За сайн бацхан үзэгчтэй Mike the Friends podcast-ийн маань 52 дахь дугаар үгээр эхлэх бэлэн болсон байна. Та бүхэн хамт тулгаа гана Зайка 3 байна. Yay! За өнөөдрийн дугаарт бид гурав Монакогийн Гран Пригийн талаар бацхаар цуглараад байна. Тэгээд уралдаан маань бол бас ярих юм ихтэй. Гэхдээ ярих юмны хамаг нь одоо замаас гадуур болсон драма гэх юм уу те одоо уралдаан суулгасан. Тэ уралдааны талаар дундуур замдаггүй. Уралдааны талаар олон юм бол яг уралдаан дагсан олон хил ам юунууд байна. Тэгээд тэр талаар ярилцсан мэдээж манай уралдааны үзсэн үзэгчдэл мэдж байгаа те Гими Антонеллигийн ялалт үргэлжилсэн. За олон хүний бооцоо тавьж байсан. За бас Америкийн нэг бет одоо юу лээ букмейкеруудын одоо хамгийн их бооцоо тавьж исэн. Бас миний фантазидаа авсан. 2x явуулсан Шарль Леклер маань харамсалтай юм болсон. За тэгээд 8 тойрог юм тий. Тэгээд зарим баг анхны оноогоо авсан, зарим баг анхны оноогоо авах шахсан тий. Аваад алдцсан. Тэгээ Газли одоо уралдааны дараах ярилцлагад ингээ сүнсгүй ингээд ярилцлага өгч байгаа. Тэр ингээ болгон тиймэрхүү олон янз зүйл болсон. Тэгээд тэр болгоны талаар ярих болно. Тэгээд та бүхэн подкастаа дуустал сонсоорой. Гэхдээ сонсч эхлэхээс өмнө лайк, шеэр, subscribe. За яг хамгийн ихэнд яхаас өмнө нэг яг уралдаан болохоос өмнө хоёрхан мэдээ надад бол байгаа. Эхнийх нь яг ганаа өмнө ярьжсэн те. Бид хоёр бас нэг watch along шууд стрим хийж байхдаа Discord-оор бас ярьсан. Gucci Alpine хоёрыг хамтрахаар болсон талаар. Тэр бүр main sponsor болж байгаа тийм үлээ те. 150 сая доллар гэсэн үү те. Хөрөнгө оруулалт. Тэр нь гэхдээ яг нэг дор буш ингээд нэг хэдэн жилийн төсөгжилж орж ирнэ гэсэн. Гэхдээ эндээс хамгийн нэг сонирхолтой юм нь Alpine ч одоо ягаан цэнхэр Gucci чинь ногоон алтлаг хүрэн ногоо улаан. Тий. Тэгээд ямар юм гарч ирэх вэ гэдгээс нь би тэгж бодож чинь нөгөө нэг ягаан байгаагийн шалтгаан чинь тэр би тий. Тэрний болж байгаа баха. Тэгэхээр одоо энэ цэнхэр дээр шууд болоо. Цэнхэр ягаан бол угаасаа л Gucci өнгөрөл орох бах та. Тал нь улаан, тал нь ногоон өнгөтэй юм гараад ирэхгүй. Лого мага. Тэр Gucci-ийн лого нь хаана орж хажуудаа бараг орж ирэх тий одоо BWT тий. Ямар юу байна. Тэгээд нэг 19 дээр нь Gucci гэж тий. За манай үзэгч бас тий комментор ямар хөө юм харагдах бол бас тааварлаарай тий. Гиснээс бас гоё дизайнер компьютер дээр хийдэг хүмүүсэл бас ингээд зургийг ливер гаргаж болно шүү дээ тий. Хамгийн ийм байл гоё шүү. Бас Монгол хүн те. Гэтэ одоо хүмүүс тэгэл AI-аар шийдэх ахaltaа. Юу гадж ижилээ. Яг боронгийн Gucci-г нэмлэмдэд нь шүү дээ. Тэрэн дээр яг голоор нөгөөт нь орцсон. Тэгээ ногоон улаан захаараа орж урцсан. Гээ хадж хүү. Яг л та. Хожаа машин шилэр гэж. 90 орж ирсэн шүү. 90 ороод гангалгаа хийгээд. За арайч тэхгүй л гэдэг тий. Бас нэг Франц хүмүүс тий. Тийм Француудаас маягтай хамаагүй тийм зөвшөөрөх байхаа. За дараагийнх нь болохоор Валтери Ботасыг анигднаа бүр улирлын дундуур анигднаа гэд мэдээ яваадсан. За тэгээд нэг би ярьстэй. Монакад одоо амжихгүй бол баг л нөгөө хинээр Колтон Хертагаар солиход баг бэлэн болцсон гэдэг. Тийм тэгсэн чинь Колтон Хертач одоо Формула 2-т 8-д явж байгаа гэсэн үү 12-т явж байгаа гэсэн үү бас нэлээд баларцсан явж байгаа. Тэгээд Ботас хаанаас ийм бүлшит гарч ирээд байгаа мэдхгүй. Гэхдээ яг формула угаасаа бүлшит гарч ирж л байдаг. Тэгтээ надад бол айгүй сонирн байна. Яагаад ийм юм яригдаад байгаа юм бол гэж өөрөө хэлсэн. Тэгтээ мань хүн бол Перez талж их алуулж байгаа юм байна шүү дээ. 0 болж байгаа. Тий. Нэг ч юу байхгүй байна. Тий. Тэгэхээр магадгүй эсвэл баг магаас яа гэм болоо за жоохон наадгуудаа дарамт тасчрал гэ тий. Тэгвэрсэн иймэрхүү шуум ер нь бол тэгж яг гинт ингэ зүрс нанд үгээр гарч ирдүү гэдэг байна шүү дээ. Ер нь ямар нэг шуум. Заавал нэг аль нэг талаасаа явуулахтай тий. Нэг бол зүгээр нэгнийгээ яг тэр нь скуулыг тэр үлөвдөл нь болох гээд эхлүүлж байгаа. Нэг бол өөр цаад одоо санаа агуулгатайгаар албаарч тий албаар ингэж гаргаж ирдэг. Тэгэхээр юу яах нүг тий цаг хугацаа харуулах нь. Тэгэхээр өөрөө аваа басгаад байгаа юм ч тий. Шаацгаа суугаад. За тийм байна. За тэгээд уралдаан руу орцгоё. За уралдааны ер нь бүхэл
медиа аутлет гэх юм одоо сонин гарчиг. За Италид ялангуяа одоо Мама мия гэл. Өнөө өглөөний бүх сонин ингээд Ким Антонилийн зурагтай гарсан байл ч тий. Тэгэхээс өөр яах вэ? 5 гэсэн 5 май гэсэн эсвэл нөгөө Magnificent юу хамгийн гоё үгээр ингээд. Эн чин 80-д оноос Trulli-гээс хойш Monaco Италид төрүүлж байгаа. Анхных нь. Угаасаа өмнө нэг л төрүүлсэн, нэг л Итали, нэг л төрүүлсэн юм шиг тий. Мэдгүй. Тэгсэн бахаа надаас тэгсэн. Тэгээд хоёр дахь л төрүүлж байгаа. За тэгээд хамгийн залуу Monaco төрүүлсэн болсон. 19 наснда. Энэний өмнө болохоор Lewis Hamilton 23 таад Monaco төрүүлсэн юм бэл хамгийн залуу. Тэгэхээр бас нэлийн рекордыг нэлийн доош нь татсан. Одоо дээшлэсгээд доошлсон. Тийм болсон. Тий. Насыг доошлуулж ахимжилтыг ахиулсан. Наад рекорд гэж ярьснаас нөгөө бас бонус уралдааны зөндөө анхаарал татсан. Гэхдээ яах гээд наад фаст наач оноо авчихгүй шүү дээ. Тэгсэн чинь DC аллаар бас ингээ нөгөө жолооч нар чинь нисгч нар бүгдээрээ бас нэг юм нэрээ үлдэх айгуу дуртай. Гэхдээ оноо авахгүй ч гэсэн дараа нь ингээ статн дээр ингээ нэр нь байхлаа айгуу дуртай байдаг учраас ер нь л ингээл фастч гэл тэрийг олон ахиулчих гал ингээл гээ зүгээр 50 яваач наад яах гэж тэгэл 2-3 ч дээсэн байгаа. Сүүлд нь усаа загинцсан мэл шүү дээ. За одоо болно. Бол. Дэвид Култгарт DC юу яасан мэлээ? Яг юуны сүлд уралдаан болсны дараа бас нэг подкаст оролцоод. За яг ийм юмыг бол ингээд яг 4 дараа л төрүүлсэн байсан. Тэгээ хүүхэд бид нар бүгдээрээ магтсан тий. Гэхдээ Monaco бол яг жолоочийн хувьд нэг тийм амархан төрүүлждэг. Одоо Monaco бол тустай байт юм аа бус уралдаанаас. Тэгээд яг ийм юм болоод practice quali-га амар хийгээд уралдаанд ингэж төрүүлээд энийг бол ингээд Lewis Hamilton, Michael Schumacher, Max Verstappen хийсэн бол бид нар аваргууд чинь ингэж л хийдэг дээ. Угаасаа аргагүй гэж хэлэхээр одоо ийм перформанс те гаргалаа. Тэгэхээр яг тэдний зиндаанд тэгэхээр ер нь ямар ч зай үлдээсэн гоо ямар ч юм муулах зайд ямар ч ингэж юу үлдээсэнгүй юм төгс юу хийлээ л гэж цөөн үгээр тайлбарсан байл л дээ. Уус үнэлтэй. Уус энэ 7 хоног викенд бол Кимигээс одоо Кимигийн талаар бүх хэлсэн шүү дээ. Ямар ч алдаа гаргаагүй нэр гэсэн. FP3-ыг төрүүлсэн байгаа тий. Эхний тав төрлийн байгуул байгаагүй шүү дээ. Мерседес бол нэг сайн байгаагүй. Яг яах юм. Тэгэхэд хагас өдөр амар болоод төрсөн. Квалига ч амар хийсэн. Максиг гэж хатал бас танаас нь дахиад ямар ч алдаа байхгүй тэр 3 секторыг хийнэ гэдэг чинь бас тэр жоох хөвгтээс амар юу гарсан л та одоо перформанс гарч ирээд. Тэгээд одоо уралдаан ч гэсэн одоо бүр уралдааны задлаад явах тэр явахтай явах ямар ч алдаа гарсан гэж байна. Нэг ч одоо бараг яа энэ ч ингэжлээ шүү гэж нэг түүний нэг уулгаалт юм бараг гарсан гэдэг. Тэгээд 5 удаа төрүүлж байгаа одоо дараа л төрүүлсэн Grand Prix хамгийн залуу нисгч болсон юм байна шүү дээ. Одоо ингэ рекордод дангараа эзэмшиж байгаа юм л шүү. Өмнө ингэж төрүүлсэн хүн байгаагүй юм шүү. 5 дараа л төрүүлсэн. Тэгээд нөгөө Лео Турини юу бол бичлээ л дээ. Одоо нөгөө Ferrari-га биш ингээ Kimi-гээ төрүүлж байгаа болсон. Тэгээд яг хүмүүс зарим хүмүүс тэгэл байгаа л да ингээ ийм тасархай машинтай юм чинь гээд гүү штэ тий. Сена хүртэл тасархай машинтай, Prost хүртэл тасархай машинтай л тэгтээ бас ингээл нилээ ингээд хэцүү ингээл ийм миллиметрийн наан ингээл пампанг юм гээл гардаг тий. Чи тийм амархан юм биш. Тэгэхэд 18-т ийм энэ бол үнэхээр бид нар одоо эхлээд эргэлзэжсэн бол одоо хүлэн зөвшөөрөх болцсон байна тий. Monaco-г ингэж төрүүлнэ гэдэг чинь мамма. Ань бас тэгээд лээ одоо яг хүн араас нь дарамт үзүүлээд явах бас хэцүү. Бас хитрхи хоол ингээд тасраад явах бас хэцүү тий. Яг бид нар ингээд яг тэр байранд байж үзэг болохоос мэдэхгүй. Гэхдээ Сена хүртэл одоо ингээд 30 секундын төрүүлж явж байгаад Monaco хан мөргөөд ингээд дуусчихсан тий. Тэгэхээр ийм одоо гоотууд ямаанууд бас тийм алдаа гаргадаг. Тэгэхэд бас ямаануудын ингээд гаргаж исэн алдааг одоо гаргасан 19 төвхтэй. Тэгэхээр бас бидний дахиад нэг ямаанд ярилцах хүн харж ийнө гэл шуугаад байна л да тий. Харин одоо бас яг ирээдүйн одоо бид нар сая өдөг хүртэл ингээл Макс дахиж нисгэж хийzээ гарч шүү одоо тэгэл Макс бүхэндээс одоо яг тэрнээс нараас нь гарч ирж байгаа ч юм бол хинж мэдгүй шүү дээ. Макс заах яг дөнгөж нэг торороосод багтаал яас энэ сайн хөвгт гарч ирж шүү гэл гэсэн гинт Red Bull руу ороод
гарч ирэл тэгэл амар за энэ үнэхээр сайн хөхт юм байна гэж яриалсан. Тэгтээ Макс дундаас нэлээд алдаа гаргаадсэн шүү дээ. Машинаа эвдэх ч юм уу те ер нь буруу үйлдэх гаргадаг одоо энэ нэг авраг болох уугүй гэж байгаа тэгтээ одоо ийм байдал төрцөө одоо тэгсэн чинь яг тэрнийг бид дахиад харж ич магадгүй баг. Тийм том одоо ирээдүйн амар нисгчийг. Эхлэлөө. Тий. Ямар ч шин эренг одоо дагуулах тийм багш. Өнгөлж байгаа нисгчтэй яг магадгүй. Тэгээ энэ жил ингээл төрүүлвэл тэгэл бат болох байх л та тий. Одоо яг нэг дундаж үеийн буюу Макс, Леклер, Норрисын ингээд үе явж шүү дээ. Яг тэдний доороос ингээд одоо хажаар ингээд лидер гарч ирж дээ. Яг тэдрийгээ толгоолох болчих жоог тий. Тий. Одоо өнгөрсөн жил одоо миний сонгосоор үг. Асмалт нүдтэй. Ямасаа мэдгээ. Ямасаа хараад нөгөө юм гэж. За нэргэн байлаа. За тэгээд Максим бас нөгөө хэлсэн юу байсан те нилээ happy байсан. За хүний дараа бид гурав Раслиг ярих хэрэгтэйсэн. Гэтэ нөгөө ганц хальт Максыг дуртаад өнгөрөхөд Макс бас нөгөө Коли Аланд болсон тухайтай ярих гэдэг л да. Алан болсон тухай. Тэг Макс нөгөө нэг эхлээд Леклер нөгөө нэг ганцаараа гарч ирээд нэгт хийчихдээ шүү дээ те. Тэгээд Purple хийгээл пүү за үнэхээр Леклер Ferrari-гийн зам гэж үнэн байна гэд. Тэгсэн чинь араас нь Punk гэд орж ирээд бүгд ивдээ явчихсан. 0-2-оор ивдсэн шүү дээ. Тэ. Тэгээд Макс Purple эхний сектэн Purple-тэй нэг ногоонтой тэгээ орж ирээд пүү Макс гэд. За бараг л авчуудаа Максийн нөгөө дахиад гайхамшиг болчих юм. Тэрний өмнөдөгч яагаад 0-0-0-1-ээр ард нь орсон шүү дээ. Нэг алдаа тэгсэж байгаа дээр тий алдаа гаргаад. Тэр арай. Тэгээд за Макс нөгөө нэг гинтл нөгөө хармаанасаа нэг амар юм гаргаад ирдэ штэ. За тийм нь болчуудаа гэсэн чинь яг тэр нөгөө бидний дас нэг Максийн гайхамшиг шиг ингээд Кимигийн бас нэг үү гэж гарсан. Ногоо явж байгаа л. Би бол дуусчлаа гэж хэлсэн шүү дээ. За Макс авчлаа гэж хэлсэн. Би бол яг юу гэж бодож байсан. Эхний хоёрыг ногоон байхыг хараад за 1-2 дээр ногоон байхаар 3 дээрээ биний талаар илүү гараад ирчих. Магадгүй зүгээр 3 дээр алдаа гаргахгүй бол төрүүлэх баг. Алдаа гаргачвал Макс яадар дээрээс баг урд нь орч магадгүй яг л урд нь орсон. Тэгээ Макс хэлсэн байлээ нөгөө Коалигийн дараа би хийсэн лаптаа бол сэтгэл хангалуун байгаа 100%. Тэгээ надаас ингээд хурдан хүн гарч ирлээ. Алгаад тишээ. Хүлэмж сайн байна. Ямар мундаг хож. Чао. Тэгэхээр би бол яг ингээд одоо ширээн дээр юм үлдээгээгүй те. Одоо би өөртөө бол сэтгэл хангалуун байгаа. Одоо би машины юутай байж чадах бүх ингээд 100-аар лапа хийсэн. Тэгээ би дуусчаад бодохдоо за ингэж хийхэд надаас хурдан хүн байвал одоо доожож гэж бодсон. Тэгээд Кими болсон гэхэр сайн байлаа. Надад өөрөө хэлэхгүй болох гэж тиймэрхүү ярьж тогсон мөлий. Тэгэхээр бараг л тэр л бараг л хэлсэн баг тийм. Тэр нь л. Тэгээ хүлэмж шүртж байгаа байхгүй тэгэхээр чи яг одоо юу ч үлдээгүй байсан чинь нэг хүн дахиад өөр юм гаргаад эхэлсэн. За. Нөгөө нь 2 карватай тийм. Тэгээ Кими нөгөө машинаас гарч ирээд өөрөө ингээд яг чичрээ салгалаадсан мэл шүү дээ. Холланд цэг ярьж байгаа нь салж байгаа юм салгалттай байгаа шүү дээ. Хөөрлөн буугаагүй, адреналин буугаагүй. Би юу хийч вэ? Надаас юу гарч вэ гэх. За. Гэхдээ юу эстэй Марк Вебер нөгөө Коалигийн дараа ажиллагаа аваад бид стример үзтээ. Тэгсэн чинь яг нөгөө хин яриадс нөгөө гуруулаатай олзох нөгөө Ханс 9-аас яриадс нэг юм. Биесээ гарсан тийм мэдрэмж одоо нэг тийм одоо юу гэдэг зоонд орсон тийм мэдрэмж байсан өгс яг тэгж бол хэлэхгүй л яг юм. Яг тэрнтэй нилээн дөгсөн би бүр тэгтээ яг л мэдрээд яг амар болчлоогоо л дуусаад мэдсэн. Тэгтээ цаг маг бол мэдээгүй. Тэгтээ бол амар хийснээ мэдсэн. Тэгээд ийм хийж чадсандаа баяртай байна гэдэг. Тэгэхээр цаана дахиад байж магадгүй те. Тийм нөөц болцоо байж. Тэг шууд бол тэгж би зоонд орсон гэж л өөр хэлэхгүй л. Жекс Сена шиг магадгүй те. Аристо ялгаж мэдээгүй байгаа. Дараа нь жоохон сугарахаар тэгэхэд л би зоонд байждаг. Тэр чинь зоон байсан юм уу. Вебер бол шууд асуусан ихний асуултаараа за Жекс Сена шиг ингээ сая зоонд орсон уу те. Тэгсэн чинь яг би сайн хийсэн гэхдээ хэлж мэдгүй. Үнэхээр гоё байлаа л гэж яриадсан. Тэгэхээр юу ажиллахтай нэг одоо Коалигийн дараах ярилцлага дээр ингээд 3 эхний 3-т орсон гэдэг ярилцлага өгдөн шүү дээ. Тэгээд гисэн чинь тэгсэл шүү дээ. Антоноли надад их ямар нэгэн тим юу байна уу? Зөвлөгөө байна уу? Тэгсэн чинь Макс яг чи эхлээд 1 секунд хүлээч. 1 секунд хүлээгээд тэгээд хөдөлж болно заяа. Тэгсэн чинь араас нь Хамилтон
Би 3 тоглоод 2 секунд хүлээж тэгээд. За. За мэдээж Кими Антонелигийн талаар яриад Мерседес багийг магтахгүй байх аргагүй гэхээр нөгөө талд одоо гаражийн нөгөө талд Жорж Рассел 5 секундын торгуул авсан те Битлийн хурд хэтрүүлсэн. За тэгээд тэгээд 10 биш. Тэгээд 5 секундын торгуулаа баг алтаа гаргаад хийгээгүй. Одоо 5 секунд хүрэхгүй байжгаад дабл стек хийж яхад нөгөөт нь яг тэр баруун уртлын дугуйны инженерийг мэдээдсэн те. Авг шүү дээ. Яг ороогүй ингээ байжсэн чинь бусд нь шууд ажиллаад эхлэв. Тэгээ нөгөөт нь хот. Тий, яг харахгүй. Тэгээ таавар нь тав хийж шат юм. За тэгж нэг баларсан. Тэгээд тэр нь бүр драйв тру пенальти болоод. За битлинээр явж өнгөрөөд тэр чинь бүр одоо 10 секундээс илүү охирлээ. Тий. Тэгээд дараа нь ярья наатахаа битээ юугээр яриад байгаа. Яагаасаа юу хийгээгүй юм бэ гээд. Тий. Тэгээд Раслийн бас одоо нэг азгүйтэл гэх юм уу. Тэгээд эхний 5 секундын торгуул нь бас ганцхан Расл байгаагүй те. Баш олон багаа торгуулсан. Тэгтэл ингээд Раслийн азгүйтэл үргэлжилж байгаа. Тэгтээ Расл бас азгүйтэл дээр нэмэх нь одоо тэр чинь ингээд 2-3-т квали хийж явах хэрэгтэй машин. Өөрөө ханаарсан баг. Гараагаа алдаж байгаа. Өөрөө уралдааны дараа за юу босныг бол сайн мэдэхгүй намайг ингээд хитрхи торголцлоо. Би өөрөө ч одоо ертөнц юу болоод байгааг ойлгохгүй ингээд юм өөрөө алдчихсан. Үгүй болсон хэлээ. Одоо хэлэхүүг алга те. Яагаад надад ийм зүйлс тохиолддог гэдэг мэдэхгүй байна. Тэгээд миний хийсэн гимт хэрэг хүртсэн шан ингээд тохирохгүй байна гэдэг нэг тийм байсан. Crime punishment-тэйгээ нийлэхгүй байна. Тэгээд би юу ч ойлгохгүй. Норосоос асуул. Өөрөөр бол би P3-аас одоо ингээд оноогүй болтлоо ингээд ийм юмнаас болсон болчлаа. Тэгээд би юу ч ойлгохгүй гэж хэлсэн мөлий. Одоо Кимигийн онооны давмгаал Хамилтоноос 66 хинээс Расслаас 68 онооны хэлэлт болсон мөлий. За Рассл ягаад болдгоо? Эсвэл Рассл хизээ комбек хийх үү одоо? Бас нэг эргэлт ирхэл байлгүй тий. Нэг байх л баг тий. Болон тэрийг хэр удаан тогтчих чадах вэ гэдэг л. Тэр нь хизээ хэр эрт байх уу? Эрт байгаад л байдлаа тэрийг удаан тогтоож чадах уу гэдэг асуудал байна л да. Тэгээ одоо мэдгүй яг өөрөө бас их жоохон түүхтэй гар юм аа. Канагийн хүч хэлээ. Ер нь л өөрөө л болохгүй л байна да. Яг өөрөөсөө л болж байна гэдэг. Тэгэхээр өөртөө ажиллаж ижилнээс гадж байх одоо яг юу ч би бол хэлэх одоо баг юм уу? Хэлэх юм бол баг зарим нэг хүмүүс харуулах байх. Яа машин болохгүй нэг жоохон комент хэлсэн юм шиг л шүү дээ. Тий, одоо бол машин болохоо үзсэн шүү дээ. Өдөртнийхэд машин сайхан байна. Бүх юм гоё байна өстой. Юугээс хэлэх гээд байгаа юм бэ? Юу яриад байгаа гэсэн чи одоо машин болохгүй нэлцэн тэгээд мэдгүй. Багийн үн алаад гэдэг энэ ч болоод тэгээд өөрөө болохгүй гэдэг. Тэгээд машин өөрийнхөө машин болохгүй юм шиг байна. Одоо юу хэлэх вэ? Тэгэ. Feel like cry baby гэдэг. Хэцүү л баг. Өрөвдөн Юу нэрвдээ. Өө бас ингээл улирал эхлэл угаасаа за би л аврах юм байна тий. Тийм бодолтой авчихсан чи одоо ингэ ялга авахлаа. Бандит тий. Нэг газар босч алгадчихж байгаа тэр чинь. Ер нь бол яг л тийм байдалтай байгаа одоо. Тэгээд юу хэлэх вэ тэгээд. Юу яах хэвтан болов эсвэл яг нөгөө хин шиг нэг юм авраг болж исэн нэг зүглэх мөвлөгтэй байх хэвтайсэн болов. Одоо Мерседестэй жоохон юу юм болов. Одоо нэг баг нь ингээд бүтэн одоо Раслийн ард мард биш байна уу эсвэл одоо тото бол мэдээж ингээд аль нь ч гэхгүй шүү дээ тий. Тэгэхэд ингээд бусад ингээд багийн арын хүмүүсийн хандлага бас ингээд өмөө Расл минь гэд нэг тэхгүй. За чи өөрөө л чи л хөгш чи дундаг туршлагатай угаасаа чиний л жилжээ тэгэл чадах хэвээр гэл эви минь гэд нэг хүмүүс тэгэхгүй бандахгүй байгаа юм бол химик ингүүл ингээл яах тусалт юм шиг билээ. Раслыг бол өө чи энэ спорт одоо бараг 10 жил болох юм л тий. Тэг чи ийм жоохон хөвгт ийлэхгүй байгаа бол одоо чамд битрийг үлхэвтэй гэдэг жоохон хатуу андаад гэж магадгүй. Тэр нь зөв тэгжил авраг бол. Тэр тий давж гарахгүй бол ил авраг болж яах юм бэ тий одоо кэридүүлж авраг болох юм аа тий. Бахан за энэ чинь авраг болоо за юу авраг ийм байхгүй. Би бас тэгж бодод байна. Нөгөө нэг
юу дараагийн уралдаанууд өөрт нь таалагддаг зам байгаа. Тэрнээс шиг шалтгаалах. Манай хүн бол өөрөө спад ийг дуртай шүү дээ. Спадаас юм авчдаг. Нэг пожим авчаад гэдэг. Тэр наан байгаа уралдаануудаас одоо ч Барселона, Red Bull Ring тэгээд Silverstone шүү дээ. Silverstone одоо Silverstone дээр л нэг жоохон сэргэж авч ирэхгүй болоо тэгэл бүр Silverstone дээр мяаруулаад жинхэнэ англичуудаа үзээ яадаг та жинхэнэ бүр байхгүй болох. Англи зуваг таслаа гэлтэй. Нарс авцсан. Russell. Тэр Up to Speed гэдэг бас нэг шинэ подкаст гарсан байлээ. Тэр David Coulthard, Will Barton лөө Baxton лөө. Нөгөө Netflix дээр дандаа гэдэг шүү дээ. Уралдаанд нэгт орвол чи төрүүлнэ. Гэл нэг дандаа нэг тодорхой нэг юм ингээ хотлаа сүртэй хэлээд нэг юм болцсон. Тэгээ дандаа завсар орж ярьдаг. Амар сүртэй нэг юуны пауз авдаг. Тэгээ тэр нөхөр бас тэгэл л дээ. Би бол яг ганаа шиг юм ярьж байгаа байхгүй. Russell-ыг бол би одоо өрөвдөх надаа юм тусалж юу алга те. Одоо чи ийм нөгөө нэг хөлбөмбөгийн бас юм байдаг штэ. Чи өчигдөр хідээс яасан? Чи ийм үнтэй готломс насаараа чи бөмбөг өшгөлсөн. Чи хамгийн сайхан готлооцсон өмс чинь те. Чи ингээд өдөржин амарсан ингээд чамд ингээд өдөр амьдралдаа өдөр болго хөлбөмбөг тоглосон ингээд улам ууралж уурлаа те. Чиний готл хэдэн сая үнэтэй. Тэгээ чи 5 м бааз өгч чадахгүй гэл. Яг тэр шиг нөгөө за чи ингээд те одоо насаараа Red Bull бишээ Mercedes ингээд чамайг дэмжиж яваад чи ингээд Hamilton-ы хажууд ингээд уралдаа чам одоо ингээд хамгийн хурдан машинтай боллоо. Багийн ч хүн ингээд 2 дахь жилдээ уралдаж байгаа хүн байна. Тэгээ одоо чи ийм байгаа бол одоо ингээд чадахгүй бол тэгээд юу хэрэгтэй. Үнэштэй. Ер нь л тийм. Тэгээ зүгээр одоо уйлахаал болох хэрэгтэй байхгүй. Урдх ажиллах хэрэгтэй. Яг л өөрөө өөртөө ажиллах хэрэгтэй. Тэр бус одоо өөрөөс нь гадуурх одоо зүйлтэй арай жоохон баг цаг үрээд баг яриа те ядч уралдаж хоорондоо ч гэсэн хитрхи зарим ойлгомжтой мэгцэн дундуур нь ярьсаар л байгаа байхгүй. Улсаар юу юм биш үү те хийсэн алдаа хүлэмжшөрөөд одоо машин руу ч юм уу нэг өөр юм руу жихгүйгээр тийм үнэхээр би л одоо ингээд стап буруу исэн учраас машин явахгүй гэдэг талаас тэрнээс та нар одоо ингээд инженер машин тохирлжлаа шүү дээ гэдгээс юм биш. Тэнд дээр нь уралдаж байхдаа одоо өөрөөтөө яг өрсөлдөж байгаа үнтэй гэдсэн байн ярьж байгаа шүү дээ. Наа чи ингэж л тэр ингэж л энэ ингэж дээ шүү. Тэгэл юусоо яг өөрөө одоо бүр хамгийн сайн гэхдээ бус бүх хүмүүст нь болохгүй учраас л ялахгүй байгаа юм шиг. Асуудал гаргаад тахлаа ямар таныг ингэж байхгүй яг. Тэр хоёрын яг балансыг олмоор байна те. Бас яг жоохон эго байх хэрэгтэй гэхдээ. Тийм гэхдээ арай тэгэхээр тийм. Тэгээ тэрнээс болж одоо өөрөө бүр улам алдаад тэгээд ийм байдалд хүрсэн гэдгээ хизээ ойлгох юм уу? Бас англи үнэтэй бас тэгж байгаа. Entitlement. Нилээ өндөртэй өн гэдэг байна те. За, Russell-ын талаар ерөнхийдөө юм байна. Тэгээд Russell бол мэдээж comeback хийх нь бол бас гарцааг байх гэж те. Ганаа тэр бас хасан дээр эзэн тэгээд гол нь хизээвэ тэгээд хитрхи оройтсон байх уу? Эсвэл тэр нь хэр удаан үргэлжлэх үү те. Одоогоор бол Kimi ер нь зогсох шинжгүй байна. Итгэл төгс явж байна. Бүх юм сайхан биш тийм. Тэгээд нөгөө подиум төрүүлчээд ингээд яг хүмүүс ингээд хитрхи гүнзгий уншаад ич магадгүй л дээ. Тэгтээ ингээд биеийн хилэмж ингээд хажуунаас нь харсан хүн гэдэг DC ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо нүдэнд нь нэг тийм ингээд нэг оч гэлэлцэж ингээд нэг амар яг баярлж байгаа. Тэгтээ бүр нэг амар ингээд баярлж байгаа юм харагдаагүй. Одоо Kimi-гийн хувьд бол энэ ингээд шинэ нормал байдаг юм шиг. Одоо ингээд хамгийн амар юм нь одоо энэ хүүхд би одоо угаасаа төрүүлэх ёстой гэдэг тийм менталитэтэй харагдсан байна. Тэгээ DC. Тэгээ 5 удаа төрүүлчлээ. Энэ бол ингээд насаараа уралдсан хүмүүсийн одоо олон аваргууд улиралд 1 удаа төрүүлээд аварга болсон хэсэгчд байдаг те. Тэгэхэд Kimi ингээд 5 дараалал төрүүлчлээ. Гол нь тэгээд Monaco төрүүлчихэд энэ хүүхд би угаасаа л сайн би төрүүлдгийн гэсэн тийм менталитэтэй болч те. Энэ хүүхд одоо хизээ жолооны үнэлэх авах одоо насанд болсон юм уу болов уу. Тэгэхэд энэ хүүхдээс тийм амар одоо ингэ юм надад харагдана. Тэгэхээр бас нэлээ айж юм. Russell-ийн өмнөөс нэлээ айж юм. Тэр хүн чинь бас одоо юу гэдэг юм. Бид нар бол зүгээр зургатаар харж байгаа те. Тэр хүн чинь хажууд нь байгаа. Тэгэхээр тэр хүн чинь бас нэг аавар бас мэдэгдэж байгаа шнэ. Тийм гаргаж байгаа үйлдэл бүхнээс нь харагдаж байгаа. Ярьж байгаа одоо үгний сонголт тэр үгээ хэлж байгаа өнгнөөс нь хүртэл тэр хүн чинь анзаарэгдэж шүү. Өөрөө нисгэж байсан хүн те. Тэгээд тэр хүүхэд өмнө одоо бас юу ярьдаг байсан гэж мэдчихэж байгаа. Одоо юу ярьж чинь ямар байгааг нь харж байгаа учраас бас.
Нэлийн бодтой юм хэлж л байна. Тэгээд л яг нөгөө нэг би яг Марк Веберийг Brown GPT ингээд анхны ингээд уралдаандаа Монако төрүүлж байгааг харсан. Тэгэхэд Вебер бол тэнд үхэж байгаа юм шиг баярлж ирсэн гэдэг байна. Вебри одоо тэр нөгөө юу те ингээд одоо өөрөөс авраг болохгүй тэр анх удаа авраг болохгүй тэр өвж байгаа шүү дээ. Тэрийг ингээд хараад ингээд би ингээд тэрнтэй харьцуулахад бол одоо Кими хамаагүй ингээд тогтцсон хүн шиг юм үзсэн хүн шиг харагдсан гэдэг байна те. Тэр чи юу лээ? Вебер үлээ юм лээ? Нөө Батн. Тийм Батн амдурч тий Дженсен Батн. За тийм байна. За Растлын талаар бол ингээд болоо. Сүүлд нь юуг нь харсан уу? Тийм шүү дээ тэрийг мартах гэж. Restart эхлээд unsafe driving. Restart эхлээд ерөөсөө тэр албаар хийж байгаа үйлдэл байхгүй яг. Яг одоо энэ л одоо яриад байгаа юм байхгүй Растлын талаар. Тэ өөрийгөө торгуулснаа мэдсэн дахиад drive thru хийхээ мэдчихэж байгаа. Тэр нь хойш орохоо мэдчих. Тэгвэл шууд ингэж Аз бол хажаарын урд бас орсон тий бас гүйцэтгэрлээд хажаар муу стратеги хийсэн учраас урд нь авчихсан. Тэгвэл шууд бүгд нь хойш нь татчих байгаа байхгүй. Шууд араас нь гिचнэ. Тэрнээс болоод тэгээд Hülkenberg, Sainz хойшоогоо бүдэр мөргөлтэй. Ялч хүн машинад багтгаалж байгаа. Тий. Бүр тэр чинь бүр артлахын машины дөнгөж барыг ард байгаа машинаа зогсдол нь тоорносж илээ шүү дээ. Ерөөс таслаад идэлсэн. Тэгээд өөртөө нэг боломж гаргах одоо өөртөө боломж гаргаж тэгснээ одоо зарим нэг хүмүүст нь оноог нь тэрнээс бол зарим хүмүүс оноо авч болох хэвээр хүмүүст нь оноо авах болчихж байгаа байхгүй. Торгуулснаасаа болов хаашаа болмоор болж байгаа. Тэгээд яг одоо иймэрхүү үйлдэлүүд нь одоо яг одоо миний одоо Растлыг үнэлгээ яг тэнцээ ингээд улам сайн байгаа байхгүй. Хасгаавраа гэж. Хасгаавраа фарм гэдэг. Ингээд ирлээ чи одоо нэг босод нөгөө 21 нисгчсэн гээл хүндлэхэ байлаа шүү дээ. Энэ дээр манакад яалаа те гэл ингээл бас адилхан харьцаж эхлэх байх л та. Тайлбарлагч нар үл хэлж байгаа юм чинь Растлыг хийж байгаа үл ойлгохгүй. Яагаад ингэж байгаа юм? Арай л шүү дээ. Машин болохоо гэсэн чинь түнэлэр зүгээр ингээ хаацсан гоё ороо яваад гэсэн те. Тэгэл өөзөөж энэ машин давшин бэ нэгэл. Тэгээ шууд эргэлтэн дээр шууд хоромслол эхэлж байгаа байхгүй. Тэгээ гүйцэх боломжгүй газар шахаад юм те. Тэр гэхдээ тэгээд торгуул тэрийг харин торгох систем биш үү. Тэгэхгүй бол тэгэл яг тэр Расл дөрмөн дотор тэгээ сая өөртөө даваа үүсэх гээл тоглож байгаа юм. Гол нь тэрэн дээр яг тэрийг л торгомоор байгаа байхгүй. Тэрийг яг ингээд юу яах? Торгоо гэхээр одоо ингээд цагаан дээр хараар бичихээг хэцүү байна. Харин тийм л. Яг ямар үед хүн ингээ импединг ингээд хийж байгааг юм хэлж мэдэхгүй шүү дээ. За яг нүг юм дээр бол ингээ харагдана те. Quali mali flying left. Уралдаан дээр яг хин ингээд үнэхээр л ингээл тоормс дараал ингээл банк ингээл удааш тэхгүй л бол ингээл нэг хаазаавал нэг гიშгэл глаач бас нэг нисгч юм байна бас залтай л гიშгэж байгаа тий. Тэгээ дараа нь тийм маргаанд гаргахгүй. Би одоо юу гэдэг чи яагаад энэ дээр ингэж илүү одоо өвчтөд хоромж илүү удаан эргэлт хийж байгаа юм миний юм шалтрах гэдсэн. Тий би одоо илүү сейф эргэмэл гэсэн тий. Яаж тайлбарж болох вэ тэрийг бичиж байгаа хэцүү л байна л та. Энэ Monaco special болчлаа шүү дээ. Ер нь бол ингээд хоошин шахдаг. Сая бас Williams аваад шүү дээ. Тэгсэн шүү дээ. Sainz-ыг оруулчаад биш ээ Albon-ыг оруулчаад за одоо Barres-лээд Albon гэсэн. Өөрөө юун дээр алдаад хэнийг оруулсан тий. Loss-ны гүцэгдчихдэг лөө. Тэг хин биш ээ. Хин орчил за яварсан урдсан бүлдээ л та тий. Түнлэс гардаг эргэлтэн дээр өөр алдаад. Пладор дуун. Тэг линк орсон баг тий. Гүцэтрүүлээ. Тий, Монакогийн заваан тэгээд юм бас болоод идэг. Тэгээд хамгийн сүүлд 2002 онд эхний эргэлтэн дээр нэгээ гүйцэжсэн тохиолдол гарсан юм билээ. Тэгээ 24 жил одоо дахиад гүйцэх булангүй уралдаан гэх юм уу. Явж байгаа. Жил чантай сөөхөн 2 тийм гүйцэтрүүлэлт гарчлаа шүү дээ урдыг. Тийм. Норосынхаа машин эвдэрсэн. Тэгээ гүйцэтрүүлэлт чи орно өстэй урд ихтэй л байна шүү дээ. 20 гэсэн үү? 21 гэсэн үү? Бас нэмэгдсэн байлээ. Өнгөрсөн жил ганцхан байсан. Тооноо. Тэгээ нийтдээ нийтдээ орсон уу? Тийм. Ланзараг үнэлсэн юм байл. Тэгээ хойгоор бас яг тэгэл дээрэд. Бас нэг тэгэл мөргөл зөргөлдөө тэр рестарт юм байсан тийм. Тэгээ бас яг нөгөө дискул максыг бүгд гүйцэтгэсэн. Тэр баг дологдсон юм байна. Альбиасаар эвдэрсэн гэж бичигдээс өмнө таасан дээр. Тэгээс талраа нэг өөр. За тийм болсон. Тэгээд манай үзэгчдээс те Растлыг торгуулах ёстой байсан уу? Эсвэл Рассл хүртэх ёстойгоо хүртсэн үү те? Drive thru-гээр тэр болгоныг бас комментэр үлдээгээрэй.
За дараагийн 3 дахь сэдэв болохоор Ferrari тэгээд гинтлэр Lewis Hamilton тэр зурагтаар тэр Kim Kardashian хэд гарцсан бэ? Quali-гаас эхлүүлээл бүр зүгээр л завсар гаруул Kim Kardashian. Kim-ийн альчуурыг аваа явааш. Тэр дураараа бачдаг. Бүр өөрийгөө ганцаар авдаг байна. Тэр бас нэг Mercedes хин рил хийсэн юм байна. George Russell рил хийсэн юм. Яасан Russell юу яаж гэж. Hamilton-ы найз ирж ийн гэдгсэн чинь тийч баахан камертай хүмүүс бүгд ингэ Kim-ийг тойрцсон. Бүнээр нэг юм хүн бухал явж илээ шүү дээ. Тэгээ нөгөө Мартин Брандл нөгөө уралдааны өмнө нөгөө Grid Walk гэдэг нөгөө алдартай хүмүүсээс юм яриад явд шүү дээ. Тэрэн дээр тэгээд Kim Kardashian дээр очиод аниулсан юм билээ. Таагүй юу? Очиод юм асуух гэсэн чинь ингээд бүр байхгүй юм шиг. Тэгээд тэгсэн чинь хамгаалагч нь ирээд ингээд түлхэж явуулах гээд тэгсэн чинь надад хүрэх гээд бараг л хэрэл болсон байл ш зурагтаар. Тэний хэрэл лайф. Чи надад бити өрөөд би famous. Тэгээ би бол алдартай юм шүү. Тэгээд Брандл заа тэнд Kim Kardashian харагч бүгдээ очиод ярил заавь гээд тэгээд нөгөө moments before disaster энэ баахан дэм юм хийцээ. Яах гэж тийшээ явбаа гэдэг хүмүүс. Би бол хогчин л гэж бодчих штеп. Дээр чи яга нөгөө нэг AMD-гийн тэ хэлэгч бас танихгүй. Юу ингэ тэнхтэйсэн юм штеп. Хогчсон тий. Би бол тэрийг мартдаг штеп. Ямар тэнийг ингээд тэнийгээ гахалаад байгаа юм аашин. Өөхчөөс зөндөө байд зүтсэн биш нэлийн баян хүн болтой бол. Тэгээд энд юу гэдэг вэ? Энд чамаа ингээ харсан чинь ямар ч форлогтой хамаатай хүн биш юм шиг байна те гэдсэн чинь нөгөө. Үгүй манай компани юу гэдэг. Тэрийг сонсохгүй ойлгохгүй зүгээр үргэлжлүүлж яриад бүр арай. Тэгсэн эхлээд ягтаа бол чи англиар ярьж чадахгүй гэж хэлээд эхэлдэг үстэй те. Бараг тийм шиг хэлдэг байгаа. Яа, racist. Тэ би бол хогчин л гэж бодсон. Да Kim-ийн альчуурыг госсон тэгээд хүмүүс за арай ийм мэдрэмжгүй хүмүүс байх гэж. Одоо дэлхийн өөрийг нь тойрч яригдаг. Америкланда. Америк. Америкланда ингээд. Зэрэмдээ нутаг усны ялгаа тэгээ залгад өмнө яриа ярихгүй болдгоо маа юм хүмүүс. Яатчгүй байт юм аа. Тэгээд юу нөгөө хүмүүс бас MBS Mohammed bin Sulaimтай айгу адилтгсан лээ. Тэгээд тэрийг нь бас хөөргөө тэгээд айгуух гаргаадах юм аа Kim-ийг тэгээд. Тэгээд формула бас юу л ахалт те дагаад амар олон энэ чинь бас нэг гол үзэгч нэг Америкт байгаа штэ. Бас их мөнгө төлж байгаа нууд нь. Тэгэхээр яг тэдний бас хүсмээр байгаа хүнийг бас харуулмаар л байдаг байна. Тэгээс одоо Kim хэлж өөрөө ер нь л шоугаар анх гарч ирсэн. Тэгэл иймэрхүү юмыг яаж хийх үү гэж өөрөө сайн мэддэг. Арын албан ч бас амар шоу гэж баг амьдралаараа юу хийж байгаа юм бэ? Тэр арын албаны амьдрал мөнгө болоод байгаа юм ингээл өөрийгөө харууллаа. Тэр зохиомжийг бичдэг хүмүүс нь өөрснөөс амар хүмүүс байдаг баг. Тэдэрт мөнгөний сайн өгдөг. Тэнгүүт нөгөөд нь албаар хэлсэн байж болно шүү дээ. За чи урлан туснаа тийш явна. Одоо заавал Kim-ийнхийг авъя гэж үгүй зүгээр нэгт орсон хүнийх нь ч юм уу. Алж яваарай гэсэн тийм зохиомжтой байж ч юм аа. Америкууд донд бол тийм бол байхад бол гайхгүй. За тэгээд ахыг ярих гэж байгаад их чиг яриа явчлаа. Lewis Hamilton happy байгаа. Канадын Гран Пригийн дараа бас Монако дээр өөрийгөө дахиад харуулсан. Тэгээд ер нь бас нэг жоохон сэтгэл санаа сайжраад инээгээд тэгээд гой юм дандаа л happy ярьцлага өгдөг болсон байлээ. Тэгээд уралдааны дараа пресс конференц дээр хүмүүс яг өнгөрсөн жилийг хараад намайг жоохон мартаадах шиг байна. Тэгээ би одоо ингээд одооноос өөрийгөө хэн бэ гэдгийг ингээд дахин сануулгах ингээд үйл ажиллагаа эхлүүлж байна. Жоохон маягтай одоо нөгөө өвзий ядагчдынхаа эсрэг жоохон үг хайж эхэлсэн байлээ. Би одоо тэ 7 удаагийн аврах хүн шүү гэдэг та нар жоохон мартаадах шиг байна. Би одоо сануулъя гэд. Тэгсэн. Тэгээ тэрийгээ чи яг зам дээр бол харуулж чадж байгаа. Сая бол Монакод 2 дугаар байр. Орлоо. Бас ер нь бол алдаа гаргаагүй зүгээр яг Kim-ийг л гүйцээг болохоос алдаа болгоо. Тэр бол яалтчгүй машины ялгаа л та тий. Hamilton-тэй холбоотой нэг мэдээ гурлаа яриадстай дотор нөгөө Carbon Industry-гийн brake disc ашиглаж эхэлсэн билээ. Японы уралдаанаас хойш. За энэ нь болохоор Зака өмнөх жил яриадсан тий одоо Mercedes Carbon Industry ашигладаг байж байгаад одоо Ferrari дээр Brembo ашигладаг болсон.
Тэрс тоормсоо хийдэг баг. Тий. Тэгээд яг өмнө нь бас Макларанд байхдаа Brembo-гоос Carbon Industry руу шилжиж исэн юм байл. Хамгийн анх бол Brembo ашигладаг байжгаад тэгээд Carbon Industries болоод одоо буцаад Brembo болоод тэгээд дахиад Carbon Industries. Тэгээд тэгээ энэ өөрөө би Fred Vassard маш их талархаж байгаа. Тэгээ миний яг англиар болохоор миний төлөө одоо уулыг хөдөлгөсөн. Тий, уул усыг одоо хөдөлгөж ингээд бүтээсэн ингээд ажиллана. Тэгээд маш их талархаж байна гэж ярьсан байлээ. Тэгээ энэ Hamilton-ы машинд хийж одоо өөрийнх нь хүслээр өөрчилсөн хоёр дахь өөрчлөлт гэсэн. Өмнө нь болохоор бас нэг өрүүлийн мэдрэмж юм өрүүл хэр дарахад яадаг ч юм уу нэг тийм харилцаа холбоо. Яг одоо каст одоо нэг бейс машин байт юм уу да тий. Хоёр жолооч тэрэн дээр ингээд жолоочийн хүссэн жоох юм өөрчлөх боломжтой. Тэгээ өмнө нь Ferrari 2 жил 3 жилийн өмнө тэрийг Sainz-ийн хүсснээр ингээд энгийнээс жоох өөр болгочихсон юм билээ. Тэгээд Hamilton болохоор одоо буцаагаад энийг ийм болгоод өгөөч гэсэн хүсэлт нь одоо энэ жилээс бас орж ирж байгаа юм бэл. Тэгээ өрөөлийн мэдрэмж одоо дарахад яах ч юм тий. Тэгэхээр Sainz-д одоо баг зэрэг кастом хийгдсэн байсан юм одоо буцаагаад Hamilton зориулж кастом өөрчлөгдсөн. Тэгээд энэ хоёр өөрчлөлт одоо Hamilton зориулж хийсэн. Тэгээд Vassard бас маш их баярлж байгаа. Одоо тэгээд би өөрийгөө харуулж эхэлнэ гэдэг ярьцлаа. Тэгэхээр түрүү жил ирүүлсэн машиндаа өөрийгөө тухтаа ирүүлсэн байгаагүй шүү дээ. Торомдоч мэдрэхгүй, өөрөлдөж мэдрэхгүй ирүүлсэд яг өөрийнх нь машинтайгаа нэг хөвсөн юу болж чадахгүй. Тэгээ энэ жил одоо өөрөө илүү тухтаа байгаад тэгэхээр тэгэл энийгээ тэгэхээр нэг өөрийнх нь яг үндсэн чадварууд нь гарч эхлэхээр тэгээд амжилтанд нь тэрийг дагаад өөрөө сайн нисгэж 7-даг явраг. Тэрийг харуулж байгаа юм байна л да. Тэр нь бол. Тэр нөгөө энэ жилийн машин дээр бас нодлыг өөрөө нэлээ одоо юм хэлж фидбек хэлж өөрчлөгдсөн болохоос яг өөртөө тохирсон машин байгаа бах тий. Жилийн дээр стилэнд нь бас нэлээд тохирсон тааруулж хийсэн гэдэг. Артлаа хайж иргэдэг нэлээ машин болцсон гэдэг яриадсэн шүү дээ тий. Угаасаа хин өөрөө тийм зэр жолоодлого нь тэгж байдаг тий. Нэлээ хаана яаж бүксаяа бүксөр иргэдэг мотороор иргэдэг тий. Тэрийг нь болохоор одоо Ferrari-гийн мотор, Mercedes мотор өөрөөсөө учраас эхний жил ирж чадахгүй байсан. Тэгээ одоо харин яг нэг торонс моромсаа солиод яг нэг өөрийнх нь юм жолоодлого нэгтэй өрүүлнийх нь тэгээд торомс нь орж ирээ тэгээд эргээд нэг моторныхын юутыг одоо яг дасаад тэгэл нэг юм бүрдчихлээ байх шүү дээ. Тэгээ жоохон дуу ороод лээ те. За яг энэ Leclerc-ийн бас нэг онхолцсонтой одоо холбоотойгоор за яг ийм асуудал байгаа гэдгийг би өнгөрсөн онд хэлжлээсэн. Бас нэг тийм өгүүлбэр зохиолгосон бэлээ. Яг торомз гიშгэд чи яг юу ирэх вэ гэдгийг төсөөлөх боломжгүй. Одоо энэ Brembo-гийн одоо торомз. Заримдаа айгуу сайн торомзлно, заримдаа байхгүй. Хоцрогддог тий. Тэгэхээр яг нэг юм шугамн юм биш те. Яг янз бүр нөхцөл байдлаар тий. Тэгэхээр тэр бол ингээд дасч ингээд тэрэн дээр дөрөөлж одоо ингээд жолоодлого их айгуу хэцүү. Тэгээд яг эргэлт болгон дээр л одоо реакшн үзүүлж жолоодох хэрэгтэй болж чадсан. Гэж нэг тиймэрхүү санаатай ярьж бас өгүүлбэр хэлсэн юм шиг үлээ. Тэгээд яг эндээс нөгөө үзэгчтэй дахиад нэг уул усыг хөдөлгөнө гэдэг нь Ferrari чинь бараг 50 жил юм шиг л ч тийм Brembo-тэй гэрэж байгаа. Одоо тоормсоо одоо ганц Ferrari ч ер нь Формула 1 байтугай ингээл уралдааны машин ерөнхийдөө Brembo гэдэг энэ Италийн брендийг ашигладаг. За мэдээж ганцаараа биш л дээ мэдээж өрсөлдөгч нь байгаа. Тэгээ ихэнх нь ерөнхийдөө энийг ашигладаг. Тэгээд одоо мэдээж л одоо урт хугацаанд гэрээтэл байгаа байлгүй дээ тий. Ингээ за манай хоёр машин тий одоо юу гэдэг ингээд Академи машин, тэтгэх машин бүгдээр хэрэглэнэгээд тэнгүүт одоо Hamilton таарахгүй байгаа учраас одоо нэг гэрээгээ зөрчөөч байд юм уу мэдгүй ямар нэгэн байдлаар тэгээд бас болгосон юм шиг байна. Одоо тэгээд юу юм шиг үлээ Leclerc одоо бас дараагийн уралдаанаас солино. Одоо тэгээд Brembo-гийн нэр үндчихий ховцоо унж байгаа. Leclerc шууд онхолцоод хэлсэн те. За би алла шүү. Би бол надтай буруу хүн би авахгүй шүү. Би энэний буруу хүлээхгүй шүү. Өдөрт би чимээгүй бодоор ер нь сайхан зөөлөн чихтэй байлаа. Энэ бодлоо бол юм байхгүй шүү. Далрын тоороосоо тий. Шууд л мөргөл тосчоо. Тэр харин гэхдээ тэгээ хүмүүс
яг Леклерийн үхтэй бас санал нийлэхгүй байна л да. 50-50 хуваагдчихад байгаа байхгүй. Юу яриад байгаа юм бэ? Одоо чи quali дээр өөрөө бас онхолцсон. Ferrari-гийн мэдээлснээр өөрөө хэлснээр Леклер хэлсэн байлээ. За ийм Тормс болохгүй байгааг мэдж байгаа. Тэгээд засах аргыг олсон. Брembo дотроо засах арга олсон. Гэхдээ Монако дээр тэрийг би ингээд тавихыг хүсээгүй. Яг л тэр Монако дээр шинэ юм туршина гэдэг бол эрсдэлтэй. Тэгээд би мэддэг юмараа Монако руу ормоор байсан учраас ингээд би татгалцсан. Тэгээд дараагийн уралдаанаас болёо гэж хойшлуулсан гэж байна. Тэнгуутаа чи өөрөө засаж болох юмыг хойшлуулчаа. Үгүй гэж хэлчихэд тэгээд болдгүйг нь мэдж ингэж уралдчаад тэгээд мөрөгчингуудаа та нарын буруу шүү гэдэг байгаа. Яхаараа багийн буруу байдаг гэдэг. Үгүй гэхдээ бас ингээд яг багийн гэдэг нь одоо Ferrari гэлж байгаа Brembo гэлж би мэдгүй. Гэтэл юмоо болохгүй юмоо өгчөөд өөрийгөө өмөрөөд байгаа машин тий. За наа чинь ажилддаг утас чинь наадхай аргалаад уцтаа залгаараа гэ тий. Тэгэхээр чинь come on бас арай. Тэгээд ийм өгчөд нэг намайг яаж төрүүлэх гэдэг юм тийм ээ. Одоо яг шинийгаа гэхдээ юу гэдэг шинэ өгөхдөө одоо бид цааш шинийг өгөө энэ бол төгс гэж хэлээгүй линк сайжруулсан. Гэхдээ ийм юм алдаа байж болно гэдэг бүхэн хэлсэн байгаа шүү дээ. Тэгж хэлсэн тохиолдолд одоо бодвол Леклер за ер нь бол тэгэхээр тийм одоо миний мэдхгүй одоо зүйлүүд байгаа учраас одоо төсөөлөхгүй зүйлүүд байгаа учраас тэрийгэ болоод одоо хуульчны чинь аргалъя да гэж хэлсэн баг те ер нь аргалаад явъя одоо юу болох юм мэдхгүй чадхаараа л явъя гэдгсэн. Тэгэл яг тэрэн дээр яг өөрөө одоо юу гин угаасаа л уралдааны одоо нэлээ манай өөрөө уралцсан байсан шүү дээ. Одоо Ferrari-гийн гаргасан шийдвэрээс ахвала те. Яг тэгэл тэрэн дээр яг сүүл дээр нь те. Яг тэрэн дээр сүүл дээр нь яг бүх зүйл болохоо нэг за гэл тестэрсэн багт нүдийг хүртэл. Гэтэ би нөгөө талаас бас энэ Монако зохион байгуулсан юуг бас буруутмаар баг. Тэр зам бол арай л байгаа шүү дээ. Тийм л те. Тэр яг уралдааны өмнө ингээд хувцалт хийсэн билээ шүү дээ. Засаад. Тэсэн чинь нөгөөт нь ингээд машин явсараад нөгөө юу нэг дагаад хуулраад. Тэгээд энэ юу гэсэн тий. Гэтэ яг энийг болохоор ингээд тайлбарлаж хэлээ л дээ. Тийм л. Наагур нь ирэх боломж байдгүй байгаа. Гэхдээ Леклер өөрөө нилээн наан торомслаад гарах юугаа ингээд авах гад хурдаа авах гад нилээн наагур ирэхсэн нөгөө нэг нөхөө байгааг мартсан ч юм уу за дайгур нь гарчих واخ гэж бодоод нэгт явсан хоёрт мэдээж юугаа хойно дарсан үргэлээ торомстойгоо. Тэр артлын торомсоос барихгүйс. Барих би сая тэр хүмүүсийн дуун тий арын торомслэр юу яг л тиймстэй дуун ингэчээд урагш байгаа юм. Тий. Тэр чинь бас юу гэж ан тэр яг зам бол тийм байсныг ингэж илээ. Шинээр сольсон гэхдээ тэр нэг хотын зам учраас дээр нэмээд нэг тэр асфальтыг хэр халахын нэрээс тооцоолж чадахгүй байгаа гэдэг. Сая бол асфальтыг 44 градус эмтээсэн гэсэн. Одоо хуучин асфальт нь. Шинэ асфальт ийм тохиолдолд нэг нар шараа бүх юм үзээгүүд учраас илүү халдаг гинэ. Тэгээ хэр илүү халаад тэгээ тэр дээгүүр тэрүүр явахгүй байх шаардлага байж болох юм дээр тэрүүр ингээд илүү их явцуулсараа хэр их машин явахыг мэдгүй тий. Нэг урчлалт тооцоолж болохгүй учраас тэр нь бол ингээд хийгдсэн. Чадхаараа тухайн үеэл чадхаар хамгийн санийг хийсэн. Гэхдээ тэр нь бол амжилт болоогүй. Гэхдээ уралдааны дундуур тэрийг бол альбом хэлсэн юм байл л дээ. Чи угаасаа анхнаасаа л тийм муу байсан шүү дээ. Хүн бол нэрийг мэдсэн. Тэрнээс тий мэдрээлсэн. Тэрийг зүгээр холдож тойрч гарч болох зүйлүүд зөндөө болж исэн. Тий наагур нэг л шүү дээ. Тийм болж исэн зүгээр тийм ирэх зай байгаа. Яг зам тийм болсон муу гаж тэр бол Леклерийн одоо ослт орсон гэж тийм бурууны шиг яг буруутан болыг 50-аас доош. 50-аас дээш өвдөнд болохоор одоо Тормс орчод байгаа гэж. Олон юм давхарлаа. Тэр давхарлаа тийм. Одоо Тормс нөгөө арын Тормс гэж сайн баригуугаас болоод яг тэр асфальт хууларсан хэсгээр яваад тэгээ тэрнээсээ болж нөгөө грип алдаа. Тэгээд ингээд ирэхгүй аль аль нэгээд бүх юм нэгд оруулж ханаа чимрүү зогссон. Яг Строллих бас тийм шүү дээ. Тийм бас адилхан яг л. Бас техникийн алдаа гарсан тэрэн дээгүүр гарсан тэгээ машин барихгүйсэн ханаа ч юм. Гэхдээ бас азгүй л байгаа шүү дээ. Строллыг тэгчээд яагаад стюардууд за одоо red flag те замын цэвэрлэхгүй болохгүй гэ. Яг Леклерийг яасан чи за одоо раалах гэж болохгүй замын цэвэрлэхгүй болохгүй гэ. Яг нэг болохоор нь за Строл болохоор нь за айгүй өөрөө мөрөгцсөн. Тэгээс яг техникийн алдаа л юм байл л. Тормс
хаац гიშхээ болоод торомж гисэн чинь нөгөөт нь ингээд өөрөө араас нь ингээд түрээ явагдсан. Тэгэл юм л давхцал те. Машин ингээд торомж ажиллаагүй өөрөө ч нөгөө нэг болохгүй зам дээр иргэсэн тэгэл. Тий. Машин заримдаа болохгүй байхад яг хуу зам зүгээр бол тэр хэвд нь аргалдаг байж болно шүү дээ. Тэгээ машин болохгүй жоохон хитэрчгэд зам нь бүр нэмээрээс барьдгүй болчоод уртлан ч барьдгүй болчоод артлан ч барьдгүй болчоод баг гэдэг юмчдаг л. Магадгүй зам зүгээр байсан бол нэг дугуун одоо лок мок хийгээл те ингээд тэгээд гарчиж магадгүй те. Тэгээ тийм болсон. За манай үзэгчдөөс те. Ferrari-гийн талаар коммент үлдээгээрэй. Ferrari-гийн дахиад нэг сэдв нь болохоор Leclerc-ийн нөгөө гэрээ сонголт. За Закко тэр яриад шүү дээ. Одоо Монакод угаасаа төрүүлэх болохоор наан гэрээ мэрээг нь зарлаад за Ferrari-та тэгээ подиумтай гэрээтэй яа гэрээтэй гэрэлтнэ гэжсэн чинь тэгээ ойрхон байсан шүү дээ. Бас дабл подиум их орхон шүү дээ. Тэр угаасаа гэрээ нь 28 9 онд байсан юм шүү. Хуучин гэрээ. Ер нь л тэгж ярьдаг шүү дээ. 28 нэмэх нэг ч юм. Мулти гэдэг. Анхны барыг мулти гэж гарсан. За одоо тэрийгээ дахиад сонгож байгаа юм шүү те. Тэрийг нэг 2 3 жил юм шиг л шүү дээ. Миний ойлгосон. Тэр тэгээ мөнгө нь нэмэгдээд 3 жил 150 сая ч үлээ. Хүмүүс харин тэгээд угаасаа тийм хоошоо байсан гэрээг одоо ингэж дахиж сонгох хэрэг байсан гэх Leclerc-ийг яага Ferrari-тайгаа үргэлжлэхээр болов. За тойроос үлдээ. Энэ гэрээ хинд ашигтай гэрээ бай. Leclerc дүү Ferrari дүү. Одоо ингээд Ferrari л ах. Ferrari л ашигтай болол гэж байгаа. Ягаад тэгэхээр Ferrari өөрөө жоох нэг юм өвөрмөц юу штэ. Бусд одоо юу гэдэм. McLaren-д байгаа жолооч Mercedes очиход нэг тийм заахаа мэдээж өөр хүмүүс ингээл нэг юуны ялгаа нэг гарахгүй л ах. Ингээд Ferrari нэрхлээр бүр тийсэн бүх юм шал өөр. Тэгэхээр тэнцээ ирээд нисгч дасах одоо Hamilton ч те одоо 7 жил 7 удаагийн аврагтай Мондок ирж ихний жил ингээд бас нэлээд страгл боллоо шүү дээ. Хэцүү байлаа шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд хүн авчраа дасах нь сайн нисгч авчраа дасах гэдэг бас айгүй цаг алдах юм болохоор тэг ерөнхийдөө за энэ нэг Leclerc бол удаан нисгч бол биш шүү дээ. Тэ? Quali байнгын гоё клин хийдэг. Яг энэтэй адилхан зүгээр л сайн машин өгчүүл энэ хүн бол аврагын төлөө өрсдөг материалтай. Тийм учраас би бол тэгж л очив. Зүгээр ингээд өөр хүн авчраад дасгаад ингээд юм гэж яхаар за юм Leclerc-тэйгэл зүгээр бет хийгээл дуусъя. За тэгвэл толгоогоос Leclerc-ийн үед энэ өөрт нь ашигтай гэрээ ашиггүй гэрээ. Ингээ одоо бодсон чи ашигтай л юм байна л да. Ер нь win-win юм байна л да. Одоо яг захиг хэлсэн шиг Leclerc бас өөр багтаа очиод дасах гад бас нэг жил болох бах тий. Тэгэнгүүт одоо нэг prime оргил үе нөх юм уу карьер үе одоо тий. Одоо нэг дахиад нэг 3 4 жил байна уу байхгүй л болчлаа шүү дээ ер нь л. Тэгэхээр тэрнийхээ нэг жилийг бас дахиад нэг шинэ мотор, шинэ тоормзон тасч өнгөрүүлнэ гэхээр бас Leclerc ашиггүй юм байна л да. Тэгэхээр магадгүй яг хин хиндээ гээд нэг удцсан хосооч гэдэг. За би ч дахиад хийдгээд үзье. Би чичээ юм байна л та тий. Ингээл одоо тэнгууд Mercedes Russell-ыг аниул нэг авраг болох шанс суудлага гарна тий. Red Bull одоо Max зодог тайлбал нэг том багийн суудлага гарна. Piastri-гийн оронд McLaren-д очих шанс. Одоо авраг Leclerc авраг болыг гэвэл одоо боддоор одоо юм дөрвөн л баг ба шүү дээ ер нь л тий. Энэ дөрвийн мэдээж Norris-ыг McLaren хаяхгүй, Kimi-г хаяхгүй, Red Bull бол заах айлын Max болвол те Max-ыг хаяхгүй, Max болвол өөр нэг том нисгч чана. Тэгэхээр тэнд очиад дахиад нэг жил өнгөрөн тэгээд дасаа төрүүлж итэл бас хэцүүгээл хамгийн ер нь өндөр шанс нь одоо ингээд харахад Ferrari юм байна л да. Өөрөө юу? Тий. Leclerc авраг болоход энэ асуултыг одоо Ferrari талаа юу байна сте. Ferrari яг одоо өдийг үрт одоо 20 жил яг хин хийсэн нүүлдлээ хийсээр л ах уу эсвэл яг нэг заа нэг болоод нэг том болох нэгэ за хар нүхнээсээ гарч ирээ за гэж нэг аль аль нь хоёулаа жаргалтай инээ хүү эсвэл ингээд аврахгүй юу ч хүү ингээд сайхан гэрээтэй сайхан машин унсан тэ боломжтой хаа бас шанс байгаах. Гэхдээ тэгэл юмыг дуржил тааж мэдгүй шүү дээ. Тэгэл одоо ингээл Mercedes одоо ийм амар мотор хийж байгаа гэж бас хинч мэдгүй. Адилхан л одоо ингээл бас сайн мотор хийж байгаа гэж бодсон ясам дээрээ те бонк гэл. Sorry. Bye. Тийм л. Яс энэ гэрнээс юу ясмж магадгүй те одоо тэр нэг шинэ мотор яриад байгаа шүү дээ. Тий. 60 40 гэдэг аа.
бүр V8 гэдэг. V8 гэдэг байгаа. Тэрний нөлөө бас орж ирсэн гэж магадгүй бас. V8-ыг бол Ferrari хийчихнэ гэдэг. Тий. Илүү хамгийн сайн хийж чадах боломжтой нь өстэй. Ер нь бол цэвэр хибрид байхгүй бол сайн хийх гэдэг байгаа өстэй. Тог байхгүй болчвол алчих гэдэг. Тог чинь жоохон шин юм байна гэдэг дандаа хөөцөнсөг. Гаалт дэлбэрээд юм хийчихээ. Төмөр бензин агаар гал болохоор бид нар сайн хийдэг байхгүй. За тийм байна. Манай үзэгчд Leclerc-ийн талаар, Ferrari-гийн талаар коммент үлдээгээрэй. Тэгээд хагасанд үзэхэд бас Ferrari-гийн фэнүүд олон байх шиг өстэй. За 27-8 хүн Max үзснээс 15-6 нь баг Ferrari-гийн фэнүүд. Ер нь тэгэл хайптайсэн юм шиг тийм. Тийм ээ. Монако тий. Йоо за энэ жилийн гац Phoenix авах гэсэн чинь тэгээд аваартай шүү дээ. Phoenix гэснээс дараагийн нэг Ferrari-гийн юу юу шүү дээ. Одоо double юу орсон гэдэг. Stack. Тийм. Тэрэн дээр болохоор хин DC тэгж тайлбарлагдсан байхгүй. Ferrari-гийн хувьд энэ бол ямар ч алдах юм байхгүй. 2 3 байраад тийм. Зүгээр яагаад Leclerc урд нь хуучин дугуйтаа оруулаг гэхлээр юмыг ээждэг. Hamilton хоёрт шинэ дугуйтай болсон гэдэг тий. Дайрах болно. Тэгэхгүй Leclerc нь хуучин дугуйтаа урд нь орчвол Hamilton гарахгүй шүү дээ. Байраа солил гэж л хэлдэг юм бол ингээд гүйц төрүүлээд. Тэгэхээр ингээд одоо нэг хожих пинийг авах боломжтой алах байсан учраас Leclerc-ийг оруулж. Жохон золиослсон. Тийм золиослсон тий. Тэгтээ багийн хувьд л ямар ч алдах. Угаасаа л P2 3 байсан. Окей. Багийн хувьд тийм байсан л зүгээр яг тэрийг харин яг гоо тийм бодол гэхдээ тэр тэгээд дахиад нэг тойрсон бол тэгээд худрах байсан тий. Тэр гэхдээ хин угаасаа Stroll юу яц зам хаацсан байсан шүү дээ. Тэгээд Peter орлоо гээд Peter тойрж байсан. Угаасаа. Окей. Яг уу Kimi бол ингээд төрүүлээ гараа авчихсан шүү дээ. Хоцроод нөгөө Peter ороогүй. Тэгээд тэрнээс хойшоо л ерөнхийд ингээд Peter орлоодсэн юм шиг л шүү дээ. Би бол тэгж болгосон. Тэгээд нэгэн л орцсон юм чинь сэлжигээл. Гэхдээ тэрэн дээр өөрөө хин Leclerc хүртлөөр хэлж байгаа шүү дээ. Яагаад оруулчихваа? Яагаад одоо PT-гээр болчихвоо? Тий, яа намайг явуулаагүй юм бэ? Одоо илүүл одоо авах байлгаагүй юм бэ? Байраа хадгалаад. Тий, хуунд бол ингээл гоё 2P2 хагдчих тий, үнэн үү? Яг Hamilton ингээл угаасаа ингээл өнгөрөөл тий. Тий. Энэ дээр бас нэг тайлбарлагч надад ярьжлаа л тий. Одоо яг Leclerc-ийн хувьд яг авраг авах материал гэж яриад байдаг тий. Гэхдээ иймэрхүү үйлдэлүүд одоо хичнээн гаргасаар байх. Одоо яг ингээд сайн хүү байгаад наа. Хитрхи сайн хүү байгаад. Багтаа амар итгэж баг одоо ингээд одоо өөртөө багийнхаа итгэж байгаа итгэлэн талаар ингээд миний харахгүй байгааг баг харж байгаа гэдэгт итгээд баг юу гэж колын тэрийг байнга дагж байна. Одоо өөрөө дотроо ингээд вижнтэй байгаа те би ингээд хамт орчих юм бол би ингээд P2 авах боломж алдах гэдгийг мэдрээд одоо өөр том нисгчнэр бол тэгж байгаа шүү дээ. Одоо багийнхаа үдээс үгүй гэж хэлж чаддаг. Юу өнгөрчлөө гэдэг яг тийм худалгаарч хамаагүй те тиймэрхүү үйлдэл гаргаж чаддаг. Тэгтэл Leclerc ийм үйлдэл гаргахгүй байна. Ингэчээд одоо бас авраг авна гэдэг одоо аврагын одоо тийм характер, тийм суун гэдэг бас одоо итерхий сайн байгаад наа гэдэг. Яг тэгсэн чинь тэрэн дээр дараа өөрөө одоо яг PT-гээд ясны ууралцсан байсан. Тэрнийхээ араас яг жинхэнэ уурал. Хов заяага өөрийнхөө гартаа хатгал гэдэг юм шүү дээ. Энэ тий, нэг зарим нэг тохиолдолд хийгээд байгаа байхгүй. Тэгвэл одоо яг иймэрхүү байдлаар манай хүн өөрийгөө зөндөө одоо юу гэдэг юм багийн одоо тэр кол дээр алддаг дээр нь зөндөө алдчихж байгаа шүү дээ. Оноо байр. Айгүй бол юм алдсан. Тэгтэл тэрхийн сайн хүн байсаар хэвээр л. Би яг чаан ярьж ах нэг ийм бодол орж ирлээ л дээ. Одоо хөлбөмбөг бүгдээрээ ярангуй тийм байдаг шүү дээ. Ингээд контракт харж ирдэг те хөлбөмбөгчд. Тэр багт очиод угаасаа те цом түүн гэх юм мэдсээр түүч чадахгүй гэж мэдсээрэж өө надаа ингээл жилийн те одоо юу гэдэг 20-30 явах гэж байгаа юм чинь ингээд те. Гэтэ яг Leclerc тэгсэн гэж байгаа юм ш. Гэхдээ ерөнхийдөө нэг ийм өндөр цалин аваад ингээд болоод байгаа учраас ингээд ерөн жоохон тийм нь мохчт юм болоо. За come on би те онгоцтой те ингээл ус онгоцтой те ингээл би жилийн 50 сая авчин come on гоё те Ferrari дурлалт чинь. Ferrari онж дээ. Яг тэ тэглэн дэлхээр авахгүй л тий. Тэр л үү. Тэрэн шиг зүгээр яг тэгсэн ч гэж байгаа юм биш л дээ. Ерөнхийдөө тэгтээ нэг одоо үед ерөнхийдөө тийм болчихсон юм биш үү тий. Ерөнхийдөө одоо нэг 90-80-аад оныг бодвол тухайн үед ч ингээл тэр гэрэмэрээ сонирмжтэй тэр хүн яг ингээл авраг авахын тулд алддаг байсан бол одоо л тий. Одоо л ингээл нэг гэрээ харж тий. За надаа хийдэг үг ингээл.
тэр хүн тэр багт очиод нэг тэг төрүүлэхэд нэг тийм сонирн биш. Тийм болцсон юм санагдаад. Ер нь ганц одоо формулач те ер нь орчин үеийн нэг тийм хандлага тийм спортын хандлага нийтлэг спортын хандлага яг нэг мөнгө л болцсон юм санагдаад. Тэр юу яатсан юм ч те яа түрээ одоо нөгөө тасгалжуулагч менежер болоод тэгээд G тоглогч байсан одоо тоглогч байгаа одоо нарын тоглогч нарын ялгаа хамгийн том ялгаа юу вэ гэсэн чинь одоо энэ залуучууд ерөөсөө амар их тийм мотивац ингээд бид нэр ингээд өгөх шаардлагатай болдог. Одоо бид нар тоглож байхдаа одоо чи City байж байгаад United-тэй тоглох бол за одоо United байгаа шүү бүтэн сайн тийм болохоор хэндлээ нэг одоо бэлтгэлээ сайн хийж юм уу те. Одоо өмнө эрт унтыг одоо ингээд хүн болгон дотроо цаанаасаа тэрийг мэдэрдэг байсан. Тэгээд тоглогчид ингээд нөгөө нэг менежерээс нэг тийм амар ингээд шахалт хэрэггүйгээр өөрсдөө ингээ хичээх тийм их юм байсан. Бид нар дунд бол те тэр үеийн тоглогч дунд. Одооны хүүхдүүд бол ингээд задгаатай ингээд амар их ингээд байн одоо ингээд нөгөө чихэн дээр одоо ингэхдээ одоо чи ингээд айгүй их мотивац өгж ижил тэр зиндаанд аваачихгүй л болдоггүй гэн л те. Тэгэхээр тиймэрхүү юм бол хамгийн том анзаарэгдсэн. Бид нар бол яг хөө тэгээд өөрөөсөө айгүй хичээдэг те. Одоо хүнээр хилүүлтгүй ингээд амар юм одоо мэдэрдэг байсан. Тийм мэдэрдэг байсан. Одоо арай багассан болов. Гэхдээ бол энэ хүүхдүүд ингээд одоо биеийн физиологи ур чадвар юм сайн ч гэсэн толгой дотроо яг ингээд тэр юм айгу болохгүй байна. дутдаг гэж ярьсан байсан. Тэр яг адилхан санагдчихлаа. Би одоо яг тэ би нэг тийм амар Норрис амьдралыг дагаад идэггүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө манай ингээд нэг авраг авцсан ер нь л одоо ингээд нэг юм тавьчихсан байгаа шүү дээ. Ингээд заамаа. ДНФ окей. Дууралж морлол дахиад ингээл юу болчих вэ? За. Ингээл юм авцсан те одоо нэг юу байхгүй. Нэг тиймэрхүү нэг байгаад байгаа. Нэг Красберг шиг. Тийм баг би нэг удаа аврагацсан. Одоо юуг нь ахиж авд. Төрөний Леклер дээр бас нэг юм point байсан. Хүмүүс ер нь олон жил Феррариг муулж Леклерийг магтчих явсан. Одоо ингээд харсан чинь Леклер чинь бас яг нэг тийм амар. Мундаг амтан биш юм шүү. Үгүй наач. Одоо яг зүгээр топ одоо формулад байгаа Макс, Леклер, Норрис, Рассел за одоо хамгийн топ нисгчтэй Хамилтон. Тэдний нэг бол мөн. Гэхдээ тэднэр дундаа ер нь хамгийн их осолтдог нь үгүй юу гэж хүмүүс. Өөрөө явж байгаад ер нь онхолцоод эсвэл дандаа ингээд ханаач өмөршөд мөргөөд идэг нь ер нь Леклер юм шүү. Тэгэхээр бас хийтэй нөхөр юм биш үү гэдэг хүмүүс ярьдаг. Би наадах чинь бол угаас Ферраригийн л машин байхгүй шүү дээ. Машин байхгүй болол ерөөхдөө дандаа юм байна. Тэгэхээр ингээд сайн машинтай байсан бол эзэн бас ингээд нэг эцсийн уралдаан хүртэл нэг аврагын төлөө нэг 3 нисгчийн дунд явж идэх ч юм уу те. Тийм л багсан. 22 илүү тий? Тий 22 он. Бас үзэтэл л шүү дээ. 22 оны тий 22 машины ингээл аваа явж байгаа л тэгэл угаасаа л машин суугараал тэгэл байхгүй болчихдог шүү дээ. Би ингээд юу гэж харддаг л байхгүй ингээд нэг юм quality enter айгуугаа clean хийдэг те. Ерөнхийдөө хаагуур яаж явах, яаж орох бүхэн сайн мэддэг. Замаа сайн мэддэг, машинаач ингээд ерөнхийдөө мэдрээд иддэг. Тэгэл яг нэг race pace ингээл юмд ороод ирэхлээр нэг машин явах байлаа тэгэл ер нь би илгэж л татсан юм аа. Яг Леклерийн бол нэг тийм юм байхгүй хаа. Яг мэдээж нэг ур чадвартай тийм ур чадвар камер яадах юм бол байхгүй. Зүгээр яг алдаа гаргадаг нь машинаас гарч чадхааргүй хүчийг гаргах гэж хичээж хагаад одоо юу гэх юм. Машинд нь одоо байгаа потенциалыг хит давуулж эхэлж байгаа. Тэрэндээ өөрөө ороогдож аваар хийх нь арай илүү их байдаг. Тэрнээс одоо яг 22 онд би санаж байгаа. Тэр удирдал эхлэхэд бас үтцсэн шүү дээ. Нэг ихний ганц үргэлжлэсэн л Макстай ганцаар л шүү дээ. Тэгээ одоо mind game хийгээл яг заавал ордороос дараагийнх нь юун дээр DRS дээр урднаар болоо тий. Тэг чинь яг тухайн үед яг Red Bull сайн апгрейдер хийгээ сайжраг байхад нь хоорондоо алдчихсан. Тэгээд угаас тэр үеийн ялгаа ингээ гараад эхэлсэн. Ингээл холдоол. Тэгэл одоо ингээ харахаар ингээ юу Ferrari жих азуу байгаа санагдаад байгаа. Яг тэр шинэ юу гэлсэн шүү дээ ground effect гэдэг. Тэгэхэд яг эхлэхэд ойрхон байсан. Сайн машин хийсэн, дажгүй машин хийсэн ойрхон байсан, үдчихсэн.
Тэр буруу нөгөө нэг чиглэл аваад ингээд тэгээд буруу юм хөгжлөө яцлаа. Тэр Red Bull нь цааш яваад нэг өөрөөс нь нэг л баг илүү байсан. Тэрнээс бусд нь бол хойно байсан шүү дээ. Сая тэгсэн дахиад шинэ юм ихэлсэн чи өөрөөс нь нэг л баг илүү Mercedes илүү байсан. Тэгээ өөртөө хоёрт нь байж байгаа. Тэгээ бас тэр гүцэхгүй байж байгаа. Арагш доош яваад гэсэн. Одоо яг тэрнтэй адилхан одоо дундуур нь McLaren ороод ирэх нүггүй юу гэдэг бас. Яг тийм нэг юу гэдэг нэг үсэрсэн цоорс амжилт байхгүй тэгтээ нэг дундаж юм нэг юмд яваад байгаа байхгүй. Доош тахчгүй дээшлэгчгүй тэгээд. Тэг амжилттай ихэн цааш амжилт хүүхэн цааш юм. Тэнгүүд нэг алдаа гаргуул муулуулцдаг гайгүй амжилт үзүүлчих юм бол сайлчдаг. Тэгэл болоо өөр юм тийм. Онцгой тийм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ би бас бодлоо л яг гэрээ над яг тодорхой яг хизээ дуусах мэдэхгүй байгаа ч гэсэн яг Ferrari-ч бодсон л баг л та. За яг энэ үед дуусхлаар зах зээл дээр бусдынхаа надад тэр гэрээг бас ингээд яаж чаалан сонсчдөг л байлгүй дээ тий. Нэг задлаад байхгүй биш болохоос биш. Тэгээ яг за хэрвээ ингээд дуусахад бидэрт одоо солих нисгч байхгүй гэж магадгүй утгаараа за ер нь secure бай тий гэсэн байж магадгүй. Бэрмэн бэлэн болтлоо. Тэш Бэрмэнийг бэлдэж байгаа жиртлээ. Бортеллета Бэрмэн хоёрын нэг нь орж иртэл гэж. За тэр яг тэгээд машинуудын хөгжүүлэлт ярьсан дээрээ шууд нөгөө нэг ADO тий. Адвогийн талаар ярий. За өнгөрсөн 7 хоногт 5 дахьд илүү лик гарсан те. Одоо өнөөдөр нэгд өдөр албан ёсоор зарлах хэрэгтэй юм уу да тэрийгээ те. Өмнө бид гур бас ярьж исэн. Хамилтон бас амалтсан шүү дээ. Тийм шүү нэ. Тий. Гэж яагаад манайха сайжирна гэж. Ам нь халаа зүгээр. Жог амжилтан дээр айгүй яриасыг алцсан. Тэгээд энэ юу лээ би уг нь яг ямар үг гэдгийг зээжсэн юм а. Гэхдээ хамгийн сүүлийн on бол opportunity аа нь бол юу нь бол upgrade opportunities гэдэг нэг тийм ба. Тэнгууд санаа нь Формула 1-ийг сонирхолтой байлгахын тулд хитрхи ард хоцорсон мотор үйлдвэрлэгчийг тодорхой хэмжээнд хойно байх юм бол бусдаас нь илүү боломж олгох замаар өрсөлдөөнийг одоо тэнцвүүлдэг тийм програм тий. Тэр холдсон одоо gap-ийг хооронд нь ойртуулах тий. Энийг тэр FIA-гийн Тамбасис гэдэг директор байгаа л техникэл. Тэр гэхдээ ингэж л байдаг. Тэр нэг нөгөө давуу байгаа багийг одоо юу гэдэг ингээд давууг нь байхгүй болгоод нөгөөт нь авчрах гэж байгаа юм биш ээ. Зүгээр энэ баг одоо юу гэдэг одоо нэг 10 юм хийж нэг мотор босгоод байгаа шүү дээ. Тэнгүүд одоо юу гэдэг Mercedes 11-ыг хийцэн байгаа байхгүй юу сайн. Тэнгүүд одоо юу гэдэг Audi жишээ нь 7-ыг нь хийгээд цаг нь хүрээгүй. Яг нөгөө 3-ыг ингээд юмын чангалж чадаагүй ч юм уу нэг юм авчирч суулгах хэрэгтэйсэн ч одоо үйлдвэрлэж амжаагүй ч. Тэрийг нь гүйцэж хилэгж байгаа болохоос ш. Та нар одоо ингээд хийцэн 7-оо буцаагаад засаа гэсэн үг биш гэдэг. Тийм нэг экстра фичер одоо нэг юм хоёр юм гэж яриад байгаа шүү дээ. Нэг л одоо дутуу байгаа юмаа ингээд хий. Тэрнээс ч одоо ингээд 70 цаг өгөхлөөр та нар газ мотороо задар бүр дотор нэг шинээр юм хийгээд гэсэн үг бас биш гэдэг. Тэгэхээр ингээд энийг нөгөө нэг давуу байгаа багийн одоо давуу байдлыг арилгах гэдэг талаас биш. Юмаа гүйцэж чадаагүй явж байгааг жоохон урагшин яах тий. Тэг тайлбарлаж байлаа. Баяа одоо тэг жоохон ойртуулах. За тэгээд сонирхолтой үр дүн гарсан. Шок. За нийтэндээ житгийгүү. Гарсан мэдээгээр үндэслэх юм бол хамгийн шилдэг мотор Red Bull Ford-ийн мотор болж таарсан тий. Одоо тэгэхээр хоёрдугаар нэг ремарктай тий толгой. Дотоод шатал тий. Зөвхөн дотоод шаталтын хөдөлгүүр нь Red Bull хамгийн шилдэг гэдгийг гарсан. Тэгээ хоёрдугаарт Mercedes. Гэхдээ Mercedes бүр яг ойрхон ч биш бүр 2% хойно. За Red Bull-аас Ferrari, Audi 2 4% хойно. Одоо тийм ингээ зонтой юм л дээ 0-оос 2%, 2-оос 4%, 4-өөс 6. Тэр нь дандаа нөгөө морины хүчээрээ тий. Тэгэхээр хоошоогоо болчихж байгаа. Тэгээд тэр хоёрын хойно Aston Martin. Honda. Тийм Honda. За тэгээд энэ юун сонирхолтой вэ гэхлээр тэгээд ийм хойно байснаар юу авдаг вэ гэхлээр те дөрөв Заки яриадсан. Одоо байгаа моторд нэмэлт өөрчлөлт сайжруулалт. Одоо нэг юм сонгоод тэрийгэ сайжруулах боломж Mercedes-ийн хувьд.
Audi, Ferrari хоёрын хувьд бол хоёр юм сонгоод одоо фичер одоо моторын нэг хоёр жижиг хэсгийг сонгоод тэрийг сайжруулах. Тэгээд тэрнээс хоошоогоо болохоор одоо 3 4 байт юм нэмэгдэнэ. Дээрээс нь Honda дээр бол юу нэмэгдэж байгаа? Мөнгө нэмэгдэж байгаа. Төсөв. Одоо нэмэлт төсөв нь одоо энэ жилийн хязгаарлалтад орохгүйгээр та нар тэрнээс гадуур ахаад зөвхөн мотортой зориулаад 18 сая доллар. Өөх 18 лөө. Тий. Mercedes бол 3 сая доллар. Ferrari, Audi хоёр л 9 сүлөө 8 сая доллар. Тэгээд тэрэн дээр бас нэмэгдээд нөгөө тест бенчийн цаг. Одоо мотороо шалгах, тестлэх цаг дандинг тест гэдэг. Тэгэхээр Mercedes дээр 70, 150, 200 гэд нэлээд ихсээд байгаа юм байна. Тэгэхээр Honda бол нэлээд их мөнгө сайжруулалт авах боломжтой болж байгаа. Тэгээд хамгийн инээдтэй нь одоо энэ жил 6 уралдаан болсон, зургуулн төрүүлсэн баг одоо нэмээд юмаа сайжруулах боломж авчиж байгаа. Наад дээр ч нөгөө Ferrari-гийн юм уу. За манай хов жижиг. Тэгээ уг нь Ferrari дотроо төсөөлөхдөө Mercedes-тэй харьцуулахад хоёр юмаа сайжруулна гэж бодож байсан бол одоо Mercedes нэгийг Ferrari нэг гэхээр Ferrari нэг л юм дахиад цэнгуугаар сайжруулах болж байгаа тийм. Бас нэг нюанс нь болохоор яг одоо энийг ашиглаж сайжруулахгүй ч гэж болно. Энэ нь яг 26 он гэсэн үг биш юм бэл. Тэгэхээр энэ мөнгө, энэ цаг одоо бид нар сайжруулахгүй байжгаад тэрийг одоо 27 он руугаа шингээх ч бас боломж. Тэгэхээр одоо 26 онд нөгөө 60 40 гэсэн хуваалт жоох өөрчлөгдөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Red Bull-аас бусд багт одоо тэр нь бас давуу тал болж байгаа. Тэнгүүтээ 27 онд чинь дахиад ийм цаг өгнө. Тэгвэл энэ хоёрыг нэмээд дахиад юу гэдэг нь дараагийн жил рүү оруулж чадахгүй. Тэгэх юм бол одоо юу гэдэг 26 оных нь хасагтаад 27 он ягаад тэгээд 28 он дээр нэг нэмэгд ингэж явах. Бүгдийг ингэж бүр цуглуулад байхгүй тийм. Заавал нэгийг л үлдээх юм биш үү? Тэгтээ энэ жил бол хасагдаал ингээд. Тэгтээ энэ жил бол чи ингээл баг энэ жилээ хаяад мэдээж Mercedes бол тэгэн шүү дээ. Одоо төрүүлээд байгаа юм чинь энэ жилээ хаяал. Эх оныхоо юмыг тэр цагт ашиглаж байгаа. Энэ яг л нөгөө нэг юу шиг санагдаж байна. Чи мөнгөтөлмөр юм. Мөнгөтөлөнд л чи мөнгөтөл гэдэгтэй. Яг нэгээс санагдаж надад бол жоохон шудраг бус сонсогдоод байгаа тий. Одоо ингээд тэрийг бас гол нь юу юм бэ лээ? Хамгийн маргаантай нь яаж ингэж гаргасныг хинч хэлдэггүй. Ягаад тэгэхээр хэрвээ энэ ил болвол багууд нөгөө нэг ингээд тоглолт хийгээд ингээд би нэг ингэх болохоор гээд FI одоо яаж хэмждэг, яаж тэрийг их сайныг олдгийг нийт ил зарлдаггүй. Тэгэл одоо FI-аас гаргасан энэ тоог бид ингээд хүлээж авах болсоор сонголт. Тотогийн хор явчлаа та. Тэ тотогийн хор. Тото яг коноптор. Яг нэг юу хор. За наад юм дээр нөгөө нэг ботоор яваалаа. Тэгээд илж мэдгүй юм да бид нэр яаж хэрвээ яг 100% одоо энэ ингээд гоё гэд итгэх юм бол Mercedes-ийн тэр нөгөө батарей тэгээ MGUK-ийн одоо хэр хол сайн байгаа гэдгийг харуулж байна те. Тэгээд бас тэр сайн зингэлж байгаа, сайн буцааж үр ашигтай дэрийг гаргаж байгаа. Бусдаас дэмжиж тасрахаа. Red Bull-ийн батарей тал дээр болохгүй шүү байна. Тэ. Айгу удаан зингэлж чинь гэхдээ дэрийг гаргахтаа айгу хурдан ямар тийм багт одоо юу гэдэг юм. Илүү хурдан одоо гаргаад тий хаяаж тий одоо бөө юм бол цорж авчих бол нөгөөтэйгээ зөв дүлмээ гаргах чадна гэлээ ашигтай биш тэгэхээр яг тэрийг яг цорж байгаа уцаа хайлга гаргаш. Тэгээ хүн болгон тоглоом хийгээд формулагийн мотор хийх гэдэг чи ийм амархан байсан. Анх удаага хийж байгаа баг гэхэд зүгээр ингээд топ постаас нэлээч тийм. Ийм мундаг юм байна. Тэгээ нөгөө сайн гэдсэн мотороо сая тэгэл зохиол дуслаа. Уралдаа итгэхэд зохиол дуслаа тэгэл. Тэр нэр мотор бол таарсан тий. Мотор power unit мотор цогсон гэдэг байна. Монголын моторын цохил гэдэг байна шүү дээ. Хажаар чинь бас мотор олохгүй наа гэж өглөөл яваадс тий. Хурцлаасаа жороо юм. Тэр харж байна гэл. Тэгээд хажарын тэр моторыг засах гээд red flag-ын дээр олдлого хийгээдсэн шүү дээ. Тий тэгээд бүр хойцлон онгоолгоод тэгээ оролдог өгсөн. Шууд торгуулна шүү гээд. Red flag дээр ингэж юм өөрчлөлтөг юм да. Тийм л. Тэгээ харин яачаад юу ч хүрээгүй тэгээ болцсон гээд тэгээд торгуулаа. Тэр нэг шалгаад торгуулаа. Нэг инээдтэй нөгөө нэг юм Формула 1-ийн камер ингээд
нээсэн чинь дагаа очих гэсэн чинь ингээд Red Bull-ийн механикууд хан босгоод ингээд. Тэгээ биер ингээд хаагаад эргэж ингэж гарч ирсэн аа гэ камерных нь урд ингээд зогсоод. Нийтдээ болоц. Бүгдээр ингээд инээгээд ингээд хаагаал камерын хөдөлгөнгөт ингээд биер ингээд хаагаад. Тэр албаар хан авчирч болохгүй. Тий. Тэгэнгөт ингээд гү манай хүн зогсчихлээсэн. Тэгээ иш гарах юм гэж бодлогоос хаасан мөлий. За Red Bull дээр халтхан одоо юу ярих вэ гэж. Тий одоо яг л Подиум. Ажарын анхны подиум. Амьдралын 2 дахь подиум. тий. 4 жил юутайгаа авсан шүү дээ. Racing Bulls-тайгаа подиум авсан. Энэ жил одоо бас яг хажаар үед одоо юу яг уралдааных нь харах юм бол юу ч подиум бол байгаагүй шүү дээ. Бараг оноо. Тий оноо яг за явахгүйгүй юу гэж хэлсэн. Расселтай урталтаа гүцэхгүй хойдолтой Рассел гүцэд гэж байж байгаад нэг Питер Андеркат хэлгээд Расселын ард орцсон бүр. Тэгээ бүр хоошлоод хавнаалаа сумналсан яг тэр нэг ер нь бол бүх юм яг азаар л болцсон л яг тэр нэг safety car гараад тэр хоёрын хоорондох зай ойртлоо. Тэгээ тэр хооронд нь Рассел чинь 5 секунд торгуулчих байгаа. Тэгэл яг урднаас нь газли торгоолаа тий. Бүгдээр ингээд урдчихсан пом гэж ардтна. Тэгээ уралдаа эхлэхэд нөгөө тэр гараа тэр зүгээр. Тэгэхээр бүх юм урд нэг зам нэгдэд ингээд нэг хэлдэрсэн. Ер нь яг ад тохиолдлоор л одоо зарим нэг хүмүүс нь тэн чи ямар ч тийм адзгүй тий зүгээр easy podium байхад тэрийг зүгээр алдчихад ард зүгээр л явж исэн хүн podium авчих байгаа байхгүй. Дагаад явж исэн. Ерөөс машин болохгүй нэгэд орилж уурлал байсан шүү дээ. Бүтэн урлаанд ч уурлж исэн манай podium аваад ирсэн. Одоо яг юу яаж байгаа байхгүй. Тууштай нэг зүйл чи тууштай ингээд бууж өгөхгүй тий өөр шимэн хүртнэ гэдэг яваад гараад ичиж байгаа юм чи. Үглээлээ чи тийм podium авах нь шүү дээ. Тэгээ манай ч өөрөө яасан юм шиг нэг ярилцлага өгч явахдаа урлан дуус ярилцлага өгөхгүй уцаа орлуулсан гэдэг. Би хасагдсан. Тий яаснаа авах үед мэдэхгүй ерөөс ингээд байнга нөгөөдгөө апдейт хийсэн. Тэрийг гинт дөөрөө ингээд анхааран готлоо гэдэг анхааран готлоо тэгээд ярилцлага өгд хэлсэн юм шиг. Би дэшагаар шампас гоолаа гэх. Нөгөө нэг ганаг яриадсан чинь нөгөө хайраа гэж салдаг гэдэг шиг хүрээ гэж явсаар байгаа. Подиум авчлаа гэж. За Макс эхлээгүү эвдэрсэн. Тэгээд батны подиум төрүүлэгч хэмжээнд үзэхэр байсан гэж хүмүүс яриад байгаа. Тэгээд Максийн нөгөө царайны хувирал ярилцлагын тоон хагасааны ад жаргалтайгаас шууд за би харьлаа 500 м амьддаг гэд болж шууд харьцсан юм байл шүү дээ. Нэрэнгээс тий. За нэрэнгээс онгоцон харьцсан. Тэгээд харин энэ дээр хүмүүс нөгөө за зодог тайлах уу майлах уу гэлтэхэл яриана. Red Bull үнэхээр чадахгүй байна. Максиг одоо унгаалаа ч юм. Тэг яриад л дээ. Уул нь манай жүж их гоё ихэлсэн шүү дээ тий. Хагас өдөрч гоё байсан. Гоё quality хийсэн. Ингээл за. Ер нь би бодож яа Mercedes чинь жоохон гараагаа жоохон муу гэдсэн шүү дээ. Яг тэрэн дээр нь Макс ямар нэгэн байдлаар Кими жоохон алдаа гаргаж юм тэгээ тий. Яг урд нь орчих юм бол гоё дог л гэсэн тэгэл юу би бараг ингээ унтраагаад мим яваад Макси фэн эхлээ унтлаа гэдэг шиг л хараа тэг хэсэг үзээгүй угаасаа өөр мэдчихсэн гэж байгаа дээр гэж харсан ч ярина. Юу ч хэлэх вдэ гэж. Тэг юу ч хэлэх вдэ. Уул нь information lab дээр л болохгүйсэн юм л шүү дээ бүр. Тэрэн дээрээ бүр хэлсэн юм бэлээ. Болохгүй наа. Мотор нэг л биш байна. Тийм юу вэ? Дуун амар scary хийсэн гэдэг чинь. Амар сонь дуурайсан гэдэг. Тэгэл яг л Ford мотор. Ford. Миний машин. За. Тэгээд нэг бас нэг юм комментээс. За ер нь саяны Monaco Max зодог тайлбал уралдаа ямар харагдах вэ гэдэг юм дүр зураг байлаа. Гоё л шүү. Max гоо. Максиг өгүүлсэнгүй юу? Яалтчгүй нэг хөөрхөн хүүхэд л бүгдийг гайхшруулаад баясгаад байна л та. Тэгэхээр Макс ямар ч одоо энэ тохиолдолд өгүүлэх шаардлага. Энд чинь нэг уралдаа учраас өгүүлэх шаардлага байна. Олон байх юм бол тийм бас яригдж болно шүү тийм үст. Гэтэ ингээд юу мотороос ч юм уу нэг өөр нь сол DNF хийгээгүй байх штэ. Энэ нэг анх нь биш баха. Нэг Макс гэсэн байх тийм. Тэгээ энэ нөгөө яг одоо нөгөө зодог тайлна гэдэг ярен дээр нь одоо хүчтэй 2 жилээс алга болчвол
Нэг иймэрхүү юм харагдах. Харин яг тэрэндээ л хэлэх гээл. Яг өмнө нэг ийм болж ирж чахсан зүгээр энэ ч яг ахаар нэг ийм болсон чинь дүүл гэж яриад байна гэж хэлэх гээд байна л да. Гайгүй хөө. Формула 1 максаар дутхгүй. Дутчих. Тэгэл зөндөл мундаг нисгэж байсан. Тэгэл араас нь ингээл гарч ирэл. Цагийн цагтаа гэдэг шиг тэгэл ингээл явал дуусаад ахаал ингээл үе. Яг энэ тохиолдолд юу л яаж байгаа юм л та. Максын тохиолдол болохоор насанд болоогүй. Тэ? Дахиад амжилт гаргаж чадхаар тийм нисгэгч одоо Хамилтоныг үгдэн 3 авар авчаад болчвол тухайн үед дараагийн 4 аваргын төлөө одоо өөр юм ярьж байгаа Хамилтон гэрэн шүү дээ. Тэрнтэй адилхан одоо Макс одоо болчих юм бол тэгвэл энэ гоё юм шүү. Хамилтон 7 авч ирснээс. Тэгэл нэг манай Феррари авсан жоохон. Тэр үед Vettel авсан жоохон билээ. Алонсо дараа наваа. Макс Феррарид очно гэдэг л. Тэгжээс над тайлхуу Феррарид очих уу гэвэл чи ирээсэй гэж бодгоо. Чихгүй хоо. Тэр жоо бодож байгаа. За бөө хэрүүл болох юм лээ. Тэгэхээр би багт юу гэж ирсэн гэдэг. Жинхэнэ зодог тайлж шүү бол. Инженерийн хөвгөнд орохгүй яа. Өөрөө мэдчих дуугаа чигээд. Нэрээ эргчлээс тэгээд нэрээ GP-гөө Max бас оролдох нь те. Сонирн бах та. Энэ бас нэг team comment хийсэн би түрүүн ярих гэж байгаа юм шиг хэлсэн юм уу? 28 биш үү? Биш 7. Биш 28 лөө. 28. Наа нь явж болно. Мөнгөний нөхцөл. Тэ. Боно ч нөгөө GOAT баг юу юм л ч те. Одоо инженер хитэн юу лээ. Хиний өмнө чинь Хамилтны өмнө хэнийг яажсэн гэдэг лээ. Бас зүгээр Шумахерын юу байсан бэ? Инженер байсан лөө. Бас Mercedes тахтана. Тийм баха. Тэ. Тэг ер нь л яг инженер хийсэн нисгчдийнх нь нөгөө аваргыг нийлүүлэх юм бол зүгээр баг амар гэдэг. Тэгээд бас нөгөө Кимигийн амжилттай байгаа нь ер нь Боно юм шүү гэдэг. Бас тодорхой нэг хэдэн өвн Боно байгаа болохоор Кими сайн байгаа. Тэр нэг трофи авах гээд өрөөнд суудаг Хамилт нэг хоёр хүүхдтэйгээ сууж байгаа ингээ гол. Тэр шиг яриад байгаа шүү дээ. Тэр насны нэлэхэд Хамилтон гэнэ. Нөгөө нийлсэн чинь 40 нас чи манай өөрөө 41-тэй лөө 42 лөө Хамилтон ч хэлээ 30 44 болчлоо. Биш Алонсо 44 блөө. Хамилтон 41-өөс 42. Тийм баха. Тэгвэл Алонсо нөгөө хоёр нийлсэн чинь 40 гэдэг. Өөрөө хэлж шин. Юусе ярин сонссон чинь ярилцлаганд сонссон чинь ярин хоёрын насыг хүрхгүй гэж хэлээ. Хоёр идтэй. Жи 21-тэй. Өө дитөөч юм уу гэдэг. Тэгээд хажаар тоглолцсон мэл ч та Хамилтныг та байгаагүй бол баг түүхэнд хамгийн залуу бод юм болох байлаа шүү дээ. Та дунд чи гэсэн амар өргөж байна. Тэгсэн чи Хамилтон би ч гэсэн залуугаараа байгаа шүү гэдэг. Дотроо бол би хүүхдэрээ шүү гэдэг. Тоглоом хийсэн мөлий. За юм байна. Түрүүн нөгөө нэг төвчээр заавал юмд хүрдгээ гэдгсэн. Тэгээд Астон Мартин улирлын анхны оноо авсан те. Алонсо төвчтэй хамгийн муу гэх юм уу 11 багаас 10 дахь машинаар ямарчсан 10 дугаар байранд орж чадсан. Тэгээд Строл бас машина муусараа гарч явсан те. Одоо сайн ажилтдаг янз бүр болдог. Тэрийг яг хаа төвчсээр байгаад уралдаан дуусгасан л яг тий. Тэрийг одоо бүр мелаж байгаа юм шиг те. Чи уралдаан дуусч чадлаа. Оноо гэж хүчиж болсон. Тэр юуных нь өмнөх уралдаан дээр бас суудлан болохгүй гэдэг нуруу мураг нөвтгөөдсөн ашиггүй тэгээд гайг болсон юм шиг байлаа. Тэрнээс чи өмнөх уралдаан чинь бас нуруу нь бүр өвдөөд бараг л болио бол хэмжээний бид нар баг яах гэж энд байгаа юм бэ? Намайг зовох гэж тэнд орж байгаа юм гэж. Сафар хийх гэж л энэ. Нөгөөсөө F2-ийн машин судаан байхад ямар л. За тэгээд Алонсо тэгсэн зөрүүлээд нэг хүний баяр баясгал нэг хүний нэг утгаар нэг багийн гутгаар болсон. Чеко Перез 10 дугаар байранд бол яг уулна шугамаад авсан. Гэхдээ өөрөө гараа нь эхлэхэд машина буруу байрлуулсан гэдэг. Яг шугамн дээрээ зогсож чадаагүй учраас доргуулад хойшоо ухарсан мөлий. 15 дугаар байрлал ухарсан. Бурууш. Тэгээ тэрийг хүмүүс за Cadillac амар их мөнгө төлөөд ингээд амар туршлагатай чалаач гэж авч ирсэн чинь хамгийн рүүки мистек гаргалаа гэд. Өөрөө амар тэгээд амар ярих юм аа тэгээд чинь ингээд тэр бол би амар гараа хийсэн. Тэгээ миний амар гараа хийсэнд
тэгж ур зогссон бол угаасаа хамаагүй. Тэр ингээд нөгөө ямар ч нөлөөлөөгүй тэгээд тийм болохоор баг намайг 10 гэж та нар дотроо бодорой мадраа нэг тиймэрхүү юм ирсэн лээ. Гэтэ яг нэг бодлоо тийм л дээ. Машин нэг юм нэг сантиметрийн наан цаана ихсэн нэг нөлөөлөхгүй шүү дээ. Тийм ер нь л. Тэгтээ яхаа тэгээд дөрөв алдаа шүү дээ дөрөв мөн. Тэгэл баг дотроо бол бид нар баярлах хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар багаараа одоо ингээд би бол дотроо нэг өнө авсаа л гэж гүргэдлээ. Тэрийг бас нөгөө баг руу жих бас нэг комент хэлсэн юм шиг лээ. Манай тоором зүгөөсөө нэг сайн ажиллахгүй. Асуудал яваад байгаа. Зогсоогүй. Ферраригаас. Тэгээд яг тийм Феррари биш. Cadillac ч тустай. Тэгээд угаасаа нөгөө калипер нь бүгдээрээ Brembo, диск нь л хоёр сонголт байд юм шүү дээ. Brembo юу, Carbo Industry юу. Тийм яриадсан дээ. Тэгээд диск нөрөө бүх баг баздаг нь бол Brembo ашигладаг. Гэхдээ диск нь өөрөө өөр юм айтайхан байна. За тийм болсон. За дахин нэг магтах хэвээр хүмүүс нь гэлс хэлэх юм бол те. Racing Bull хоёлаа 5-6 дарж юм сайн авсан. Double point. Тэ. Тэгээ бусдаар бол хажаарын подмыг ярих хэвээр. Oscar Piastri бас сайн оролцсон. Тэгээ Alonso-гийн нэг оноо. Ocon бас оноо авсан. За тийм хүмүүс байна. Муулах гэж та харамсалтай болсон дахиад нэг тохиолдол нь болохоор Pierre Gasly явах тий. Gasly-гийн хувьд бол өстой баг нь бас хөөрхийн нөгөө нэг мэдээг нь хэлэхгүй ингээд нэг тойруулсан байл шүү дээ. Гүйлтэй. Дуусна. Тэр бүр ингээд юуд авчаад баярлал ингээд. Тэр нөт нүрээ check flag-аар орчвол тэгээд P3 гээл P3 гээл нэг дуурайлаа. Podium гээл. Тэгээ өрлөөл яваалаа. Нөгөө багийн цаас нэг гिचээлээ дуусчих үстэй бүр яг. Баг нь өөрөөс яг хэлж мэдэхгүйсэн юм шиг тий. Торгуулсан уу юуг алдсан уу галигээс шалгаач гээл тэгэл тэр хор нөгөөдөг нь яваад хөрөнд ирсэн чинь. Битүү баяр зүгсэн. Тийм ба өөрөө бол бас Франц хүн тий. Тэгээд бас Монако бас нэг том чухал подиум байсан Gasly-гийн хувьд. Тэгээд бас яг Перезтэй адилхан комент хэлсэн юм л ч тий. Би бол шугамыг 3-т тавсан Чекердлагийг тэгээд би Пит орохдоо тэр товчи чинь дарсан. Тэг энэ дэр гэхдээ яг ингээд бас би бас тэгж бодсон л та. Түрүү гараа ихтэй тайлбар хэлсэн. Чи нэг биш. Нилээ олон нисэх гэж. Нилээ олон багийн нисэх гэж тий. Яг нэг юм 0.1 км/цагаар ингээд тэгтрүүлээдсэн баг. Тэр чинь одоо хэмжигчлэнтэй байна уугүй тий. Чин Питер орохлоор бүгдээ автоматар ингээд Пит гэдгээ дараад хурдыг ингээд тохируулж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр хүн ингээд илүү хаад гიშгээд ч юм уу ингээд хойно торонс гიშгээд ингээд боломж байхгүй шүү дээ. Тийм. Юу нь л удаашраад яг Питер орохтой 60 Монако чинь 60 байдаг лээ. Тийм 60 гэсэн. Бусд нь бол 80 байдаг тий. Тийм. Тэгэхээр би бас тэр юуны алдаа байгаа ах гэдгсэн. Гэхдээ ганаа нэг өөр тайлбар хэлсэн тий. Тийм. Тэр болохоор юу юм бэлээ? Саяны Питний асфальтыг сольсон. Адилхан сольсон чинь нүдний ийм хувилтай ч юм уу ийм лид оролцсон. Тэгэд нисгч дорж бүгд ингэ дарна штэ. Питийг дарахад нөгөөт нь болохоор тэр даралт нь юу юм бэлээ? Моторын эргэлтээр барьд юм байна. Зөвхөн хурдыг биш. Хурдыг биш моторын эргэлтээр барьдаг учраас ингээд давх тохиолдолд машин үсрээд өсрөнгөө мотор нь тэнгууд нь моторын эргэлт дэш нэмэгддэг гинэ. Дугуй агаар дээр гатчих учраас. Тэгэхээр буухта нөгөөт нь буухта моторын эргэлт нь нэмэгдэж учраас жоох илүү хүч аваад идэх. Яг ийм алдаанаас болоод юу яасан гэдэг чинь л. Тийм үү. Тэр яг нэг уралдааны үеэр болохоор нөгөө Формула ТV-гээр тийг тайлбарсан юм шиг л ч те нөгөө 11 багтай болсон. Тэгээд питлинээс гардаг зураас ингээд жоохон цаагуур тойрж гардаг зураастай болсон. Сонгоцоос 20 м сонгоц. Тэнгууд одоо зарим жолооч нар нөгөө нэг тэр шугамыг давж ингээд чигээр одоо дөрмээр давж болохгүй юм байхгүй гэсэн учраас даваад яваадсан. Тэгээ хурд гэдэг чинь за одоо физикийн хичээл дээр бол одоо замыг хугацаанд хуваасаа одоо хэмжигдэх хүн. Тэгээд тэр зам ингээ урт болцсон. Тэгээд яг нэг Швейцарын хурдны зам шиг одоо формула ингээд тодорхой интервалд
Цагийг энэ зайг одоо энэ хүн хідэн ингэж хэмждэг учраас тэгээ зарим нисгэгч хаацж ингээд өөрсдөө ингээд нөгөө нэг дайрж гараад байсан болохоор торгуулсан гэж. Тэр тэгэхээр өмнө нь хутаа мэдгүй тийм тайлбарлалаа. Тийм 2 юм явуулдаг байсан. Тэгээд яг хөө бүгд торгуулсан бол юмны алдаа байхсан гихсэн. Зарим нь торгуулаагүй учраас одоо өөрсдөө л гомдондоо гэсэн бас нэг мэрэл л дээ. 5 билүү 6 нисгчтэй. Тийм. Тэрэн дээр ч яг тэр юу гаргацсан л те. Хамилтон бас яг ингээд тэр нэг Петру эхлээд орохдоо шууд тэр зураасыг дэгүү даваа авчих. Гахтаацсан гар даваа авчих байгаа байхгүй. Гэтэ Хамилтон бас торгуулаагүй шүү дээ. Нэг 5 секунд нэг торгуулсан. Торгууллаа те. Тэгвэл тэр өөрөө бол хийжсэн. Би бол хорд хэтрүүлээгүй. Тэгсэн чинь Кимиг болохоор орж ирэхэд нь Боно хэлж илээ. Яг за анхаараарай. Чи баруун талаа барьж гараарай. Зураас нь дотор ингэж бид нар ямар ч тийм риск гаргамааргүй байна. Тийм учраас ингэж яваарай гэсэн. Гэтгсэн чинь Кими торгуулаагүй. Харин тийм шүү л. Пиастрид ус хэлсэн мөлий баг нь. За нөгөө гарахтаа шугам дайрж гарахгүй тойроо. Баруун дараа нь тийм. Тэгэхээр ингэж хүмүүс ингэж хурд хэтрүүлээгээ торгуулад ингэж. Тэгээд бас пиастрид торгуулаа. Тэгээд Альпиныхан нөгөө нэг ийм зам хэмждэг дугуйгаа гаргаж ирээд оролдооны дараа явсан билээ. Питлений уртыг 3 удаа ингэж хэмжсэн. Тэгээд тэр нь нөгөө нэг шүүхтэх гээд FIA-тэй. За ингээд ийм байхад ингэж торглоо гэд. Тэгээд гол нь тэрий болгоныг нөгөө нэг 5 дахь өдөр тест план дотор байд юм билээ. Одоо питлений лимитийг яаж машины товчтой ингэ оруулах вэ? Тэгээд өөртөө явж үзээд зам хэмжсэн моторын одоо эргэлт ингэ тэрийгээ тааруулт юм баг болгоо. Тэгэд тааруулаад бүгд окей болчиход ягаад одоо дунд нь юм өөрчлөгдөг байхад энэ өдөр юм болов гэдэг юм бэл л дээ. Тэд юуних нь гарсан юм уу? Альпин албан ёсоор юу өгсөн юм л шүү дээ. Гэтэ энэ бол юу юм бэл шүү дээ. Нэг юм апил бол биш юм шиг байна те. Clarification review билээ. Дахин харж үзээч гэсэн нэг юм бэл. Тэр яахгүй л ахaltaа. Уучлалцгүй л дээ. Юу гэж тэгэл ер нь FI өөрсдөө буруутай гэж ер нь хэлдэг юм уу? Тийм шүү дээ. Хизээч барыг. Яг хөө тэрийг бол би ингэж ярьсныг бол юу яасан тэр нэг артыг продукт дээр нэг өнгөр залуу байдаг шүү дээ. Тэрний яг ингэж тэр бол нисгчдээс ярьсан чинь тэгэж ярьж илээ гэж. Нисгчдээ өөрсдөө өгсөн фидбек энэ тэр. Нөгөө талаар яг тэр цаанаас гадуур ингэж хүмүүсийн ярьж байгаа юм шиг байна. Зураг гадуур тойрж мөрсөн болохоор. Тэр чин баг баттай биш байж магадгүй. Тэр чин бүр уралдааны дундуур тэгж яриадсан байхгүй. Тэр нөгөө формула ТV-гийн комментаторууд тийм бахаа гэдэг дисентер тэгж яриадсан. Тэгээ эднэр ингээд байгаа хаа. Тэгээ угаасаа чигээрээ гарч болохгүй гэсэн юм байхгүй учраас ингээд жолооч угаасаа хамгийн дөт замаар ингээд чигээрээ гарчаад хурдан гарахад. Тэгээд хэмжиж гаргасан одоо хурд болохоор тэрийг тойрж явахаар хэмжсэн хурд баг гэж. Тэгтээ батгүй шүү. Тэгээд би энэ гайхаад байгаа хөө. Тэр цаг одоо цагаар тооцож байгаа шүү дээ. Ер нь бол ингээд хэмжээгээр цагаар тооцож. Тэгэхэд тэрийг одоо ингэж мэдрэгчээр одоо хурд нь мэдэрдэг юм уу? Тэгж мэдэрдэг. Харин тэ айгүй сонин тий. Тэгэхээр тэр чод яг хэдтэй явж байгаа тэр замыг зураасыг харахгүй чинь тий. За чи яг энэ төр яваад ингэж гарч ирэх юм бол тэтгэж болно тий. Тэгэхээр тэнцэнэ хоёр мэдрэгч тавьчаа. За чи энэ чинь ингэж хөдлөлт гараа явсан энэ чинь ирэхэд чи тэдэн секунд тулсан байх хэрэгтэй гэсэн нөгөөт нэрэд жоохон хурдан байсан чинь илүү хурдан гараа. Харин тий. Би анх бидний одоо хурд хэмжээ тэгдэг үстэй ингэж 12 сард хэмжиж байгаа юм шүү дээ. Чи бодоод үзвэл тэгээд байгаад их хурдан ирж байгаа юм шиг тий. Даан харин тэрийг ойлгоход амар хэцүү. Хурд бол хурд л өстэй те ингээд бидний ингээд дашбортон дээр байгаа хурд тэр нь тэдгээ зааж байвал тэдгээд битээ. Sorry. Тэгсэн чинь формула болохоор тэрийг тэгээд илүү нарийн хэмждэг л болж таарат гэж байна. Удахгүй нэг ямар нэг гарах байх юм олон хүн торгуулсан болохоор те энийг бол чимээг өнгөрөхгүй байх бас. Гэтэ Газлигийн хувьд бол тэгээд юугаа эргүүлж авах боломжгүй бах. Ягаад тэгэхээр одоо тэрнээс болоод айгүй их юм шийдэгдчихсэн шүү дээ. Одоо зөвхөн Газли биш одоо бусад нь торгуулсан буцаана гэвэл юу болох юм те. Хөлгөө олдохгүй юм бол шүү дээ. Тийм тэрнээс болоод дабл стактад Леклер хойно орцсон. Тэрнээс болж бараг Леклер онголцсон ч болоо. Битгэхгүй шүү дээ. Тэ. Тэгээд бас нөгөө Рассел торгуулсан. Тэрний дараа дахиад торгуулсан те. Тэгээд Расслыг одоо хэдэд оруулах юм те. Рассел торгуул байгаагүй бол хүмүүс ч гэсэн зарим нь өөр байрлалтай шүү дээ. Тийм учраас Газлигийн хувьд харамсалтай надад тэгээд хошоонсон баха. Өөрөө бол бүр байхгүй болчихлоо шүү дээ. Дарахгүй хөө өтер чинь бас. Тэр залуу 6 руу унсан тий. Өнгөр зал яриад л шүү дээ.
Тэр өнгөр залуус тим өртөжсэн юм бэлээ. Яг ингээ подиумгаа үлжсэн чинь үгүй болцсон гэдэг. Тэрийг бол өвөр хэллэхийн аргагүй ер нь бол амар тийм хүнд цохилт байдаг. Тэгэхээр би хажаар хэний газлыг бол ойлгож байна. Яг 2-3 хоног бас тий. Бүр ингээд юу вэ бүр жоохон дургу баярлаа штэ нэг жоохон бүр подиум бас ингээд юм өргөө тий. За газлигийн хувьд харамсалтай сэтгэл өвтгөм. Тэгээ газлид бас дургу хүн болцоо хүн штэ тий. Сайн асгаач. Тий. Тийм болохоор ясаа. За Монакогийн гран-пригийн талаар бас баг зэрэг комментууд өнгөрсөн жилээс тэрний өмнө ч гэсэн яриад гисэн дээ. Одоо Монакод ингээд уралдаан ингээд гүнэг болдог. Тэгээд сая энэ их драма яг уралдааны талаар бол байгаагүй зүгээр ингээд торгуул юу зам дээр бол ингээд хүн үзэх юу ч болсонгүй. Тэгтээ яагаад Монако байгаад байдаг вэ гэхээр анх эхлэхээс хойш байсан. Тэгээд ингээд дэлхийн хамгийн олон баячууд цуглардаг те. Одоо чинь тэр нэг Монакогийн иргэдээр идэ хичнээн тэр бум долларын яах цугларсан гэж үү те. Тэр их мөнгө ингээд цугларж ингээд баячуулын ингээд дуртай одоо жилд нэг тохиодог одоо наадам юм уу те. Нэг тиймэрхүү статустай учраас л байгаа. Яг цэвэр спортын хувьд бол яг жоохон хэцүүтэй ингээд машин өргөн болцсон болохоор уралдаан боёо болдгоо. Квали бол гоё болдог. Тэрнгээр нь бол ганц чигээр нь авч үлдээ гэсэн хүмүүс байдаг. Нөгөө төл хүмүүс болохоор цахаач та Монако замаа л өөрчлөхгүй бол бид нар тэнд уралдах хэрэг байна уу гэдэг хүмүүс яриалаа юм лээ. Зарим хүмүүс бүр сая 10-аас 1 оноо гэсэн юм л шүү дээ. Уралдаанд доо. Тэ уралдаанд. Юу 5 7 8 бэ та нар тэнийг юм уу нэг амар орлцсон. Нэг томоо гэдэг нэг. Тэгэхээр тэр яг уралдаан биш уралдаанаас гадуурх юм л сонирхолтой илүү байгаа учраас л байгаад байгаа л хэл та. Жишээлбэл сая тэр нэг баг нэмэгдсэн шүү дээ. Тэгсэн чинь падокийн уртс нэмэгдсэн юм байна. Тэрнээс болоод нэг одоо Cadillac-ийн одоо байшин оруулж одоо basic оруулж ирэхин тулд нэг цэцэрлэгийг нүүлэх шаардлага болсон эндээс. Түр хугацаагаар. Тэгэхээр тэр чинь бас ингээд мөнгө бас амар юм яваад байгаа байхгүй. Тэгээд дээр нэмээд сая амар том cruise ирсэн гинэ. Энэ удаагийнх дээр. Тэрийг болохоор cruise болохоор зорчтбуудлаар ашигласан. Тэнцнээс одоо энэ багийнхан бүгд тэр cruise руу очиод ингээд бас жижиг ус онгоц гэж байнга ирж явж ирсэн. Тэр тэгж байна. Тэр ерөөсөө тэр цаавар болдог л тэр л ерөөсөө мөнгө. Тэгээд нэг хажуудлын гран при үзээд ингээд суух ингээд яг төрөсөлж авахд хэд гэж вэ байсан. $1 сая гэж чуа хэд 3 өдөр. $1 сая. Тэгэл ерөөсөө тоол яригддаг учраас харин тийм Монако тэр чинь хамаг гэрээнд тэгдэг гэжтэй. Тийм одоо бас Майами бас ороод ирсэн юм шүү те. Тэрэн дээр спонсоруудын гэрээмэрээ бүх юм чинь энэ чи яригддаг гэдэг. Ерөөсөө баячуудын цуглаан болдог учраас ерөөсөө тэр нь л гол чухал. Тэгэл уралдаан бол. Тэгээ Монако байж л гоо. Зөвшөөрөх угаарлаа. Үлдэх юм. Байж хизэж оч үзээч л үжил. Тэрс ярьжлээсэн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө ингээл яахаа тэгээд нэг юм түүхэн гэдэг утгаараа л байгаад идэг те. Магадгүй цаана бас ингээс мөнгөний явах. Тэрнээс шүү дээ. Надад бол ерөөс таалагддаг шүү дээ. Монакогийн гран при дээр одоо анх гаргаж ирсэн хүн гэж одоо үг эцэг нь ямар Андерсон гэсэн байна. Тэг хүн байт юм бид нар мартчих. Тэр хүн чинь анх угаас одоо энэ check-in flag байгааз тэрний чинь анх зохиож бас санааг гаргасан гэдэг чинь орон байт. Тэгээ тэр хүнийг бас дурсгалтан зарлаад Монакогийн бас улгаад байдаг гэдэг. Худлаалах хэлтэй зүгээр. Тэр нэг кейс нь давхарлаа л дээ. Ийм бол юмнаас болоод гэдэг тийм нэ. Окей. За манай өнөөдрийн бол яг ерөнхий аженда те бичсэн байсан юм маань бол ингээд үгээр дуусч байна. Тэгээд энэ хүртэл үзсэн үнч үзэгчд маань байл те лайк, share, subscribe. Манай сабын тоо бас нэг хайхтар нэмэгдэх болж байна. Тэгээс эрчтэйгээр жоохон нэмэгдүүлцгээе бүгдээрээ. Тэгээд сая бас нөгөө Discord дээр хагас өдөр Монако болохоор нь те квалиг Бачелонг шууд гаргасан. Тэгээд дараа нь бас тий одоо Европын уралдаанууд эхэлж байгаа учраас бид гур яриад байгаа тий. Дараагийн уралдаануудыг аль болох гарах талаас нь хичээж ажил амьдралаа зохицуулах болно. 7-ын дараагаас уралдаан болно. Тий.
Одоо шууд амралтгүй. Барселона ч бас нэлээд багууд чинь юугаа апгрейд авчирдаг тий. Тест хийдэг учраас. Тэгэхээр багууд юм авчирч магадгүй. Зарим багууд нь саяж магадгүй, зарим багууд мууд магадгүй. Энэ дээр бас Жорж Рассел хэрэг болтох вэ? Тий. Өөр хэрэгэн олох уу? Замаа олох уу? Ядаж нэг подиум байвал тий. Тий. Тэнцээ гүйлвэл ер нь хэцүүтэй. Тэгээ гүйлэхдээ одоо бас сая бол арай л дэндүү гүйлтлээ шүү дээ бас тий. Өөрөө ч юу яалаа тэгээд. Тийм бүх одоо азгүй бүх юмнууд өөр дээр нь унлаа. Одоо юу гэсэн байлаа нөгөө 10 төрүүлжээж нөгөө дээр нь орно гэлөө. Яг кими 2-т орлоо гэдэг. 2-т ороод байна. Нэг тийм математик бод. Тэгээд 10 төрүүлнэ гэдэг ч одоо бас хэцүү. Тэгээд тэр дунд нь кимиг дандаа 2-т оруулаад байгаа нь за 10 төрүүлэх хэцүү. Гэхдээ тэрний зарим нь кими төрүүлнэ тэгээд дундсаа тэгэхэд бараг л нэг тийм одоо үлдсэн 16-гийн одоо 10-д нь бараг төрүүлж. Хавраг болох нэ гэдэг. Багцаа байгаа юм лээ. Каталониан дээр бол ерөнхийдөө ингээ манай Феррари жижиж. Дандаа юм хурд эргэлттэй. Шулуу ихтэй тэгээд. Ач бас одоо Макларен бас одоо сажнараа Макларен бол ер нь бол өөрөө бас бүр алдчихс тий. Тулгаа яриадсан тий нэг оролдож болохгүй юм дээр нь оролд цаа гэж тий. Нөгөө 1000 дахь хуралдаан гэдэг өөрөөсөө бас айгүй ач холбогдол өгсөн. Тэгээд 5 дахь өдөр ирээд үдсэн сүрэл байсан. Тэгээд 5 дахь өдөр нөгөө нэг curfew одоо нөгөө тэдэн цаг болоод бүх юм зогсоод нөгөө хинч гар хүрэхгүй машинаа орхих хэвээр. Тэрнийг бол ингээд гаражта хонж тэгээ шүнжин одоо механикууд нь ажиллаж за энэ авчирсан бүх сетап ажиллахгүй байна одоо үнцээр нь өөрчлөе гэдэг тийм шийдвэрт хүрээд тэгээ шүнжин ажиллаад дахиад хагасанд үтсэн тэгээд тэр нь дахиад болоогүй сайн болоогүй тэгээд яг энэ нэг айхтар торгуулах юм бол биш жилд нэг 2 3 удаа нэг тоо байдаг тэгээд ихийг зөвшөөрд юм лээ тэрнийхээ нэгийг ашиглаад одоо хүн болгон илүү цагаар ажилласан. Гэхдээ 1000 дахь хуралдаан гэдэг утгаараа бас ажилласан. Тэгээд олигтой үр дүнд хүрээгүй. Тэгээ бүр Norris DNF. Ганаад эцтэй. Бүр болоод 1000 дахь Барселон болгочихгүй 2 машин юу гэж хэлдэг шүү дээ. Яг Альбиосоор яг энэ нь бол энэ 1000 дахь биш гэсэн зүр хэсэг. Тийм. Яг зүгээр нэг өөрснөө ингэж оруулаад нэг дунд нь нэг уралдаан байгаа юм уу Альбиосных биш ч юм нэг уралдаан байгаа. Тэр нь оронгууд ингээ 1000 болчихж байгаа юм. Одоо яг Альбиосны 1000 дахь нь л одоо энэ Барселона юм билээ. Уул нь бол Барселона гэдэг. Гэтэ Монако нь 1000 дахь болсон. Монако гэдэг утгаараас давхцуулчаад тий бас нэг гоё юм шиг байгаа харин тийм. Тэгсэн нөгөөтөн дээрээс өөрл болсон нэ. Тэр яг тайлбарлагч зургтын тайлбарлагч хэлсэн л дээ. Яг бол Альбиосны хандвал нь биш ээ. Альбиосоор бол 999 төгрөг л та. 1000 дахь нь Барселона байх хэрэгтэй байна. Ингээл Макларен чийдэлдэг байхгүй. Ливрийн өөрсдөө таатай. Астон Мартин бас нэг шинэ юу байсан бэл тээ. Ауди шар логотой. Тий, Ауди бас хойно шар болсон. Тийм шар гачаар гэж. Надад тэр таалагдав. 30 авчирсан юм лээ. За буцаад бүгдээрээ Барселон дээр тэгээд улирлын ливри тэгэрх бах тий. За тийм байна. Тэгээд дахиад нөгөө нэг дабл хедер гэдэг л тий англиар одоо дараалсан гэдэг 2 уралдаан тий амралтын өдөр болгон формула одоо улам буцаад ирчиг авч байна. Ярих юм улам их болж байна, драма ихсэж байна тий. Аврагын төлөө хөрсөлтөн санснаас ингээд эсэргээрээ тий. Оронгоороо иргэсэн ингээд юм болж байна. Тэгээ та бүхэн подкастаа дагаарай. Тэгээд Facebook, Instagram дээр бас тий нөгөө мэдээ орох нь одоо бид гур нөгөө лайв хийх зарлан тий. Тийм болохоор тэр хуудсуудыг мань дагаарай. Discord ороогүй бол ороорой. Тэгээ фэнтези дээр нэг дээрээ би фэнтезийн нэрийг солилцсон. Legendary comeback. Толгой болгоцсон байгаа шүү. Манайхан ч гэсэн тэгээд надтай доогуур байгаа хүмүүстэй comeback хэдүүлээ хийнэ. Leclerc итгэхгүй. 2x авч хаяна. Тэгээд дараагийн 7 өнөخت шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай. За баяртай. Баяртай.